ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмэгдэмжих Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Сайн байцгаана уу Soul Lab-ийн үзэгчдээ. Soul Lab контентийнхоо цоо шинэхэн сизнийг хүлээн авч байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн мэдчилж байна. За бид ингээд 31 дахь дугаараа буюу season 2-ийнхоо хамгийн эхний дугаарыг та бүхэндээ цоо шин студ бас одоо арай өөр шинэлэг хэв маягтайгаар та бүхэндээ ингээд өнөөдөр хүргэж байна. Ингээд эхлээд та нартаа өнөөдрийн одоо шинэ дугаарынхаа зочдыг танилцуулъя. За манай өнөөдрийн Soul Lab-ийн зочдоор жүжигчин Намун, за мөн жүжигчин Бархуу, мөн одоо манай Soul Lab-ийн энэ удаагийн дугаарын зочин мэрэгжилтнэр сэтгэл зүйч Төвшин Жаргал өргөдөө ирсэн байна. За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэнд. За сонирхолтой гоё зочид ирсэн. Бас одоо мундаг сэтгэл зүйчтэй ярилцж байгаа. Бид өнөөдөр ямар одоо сэдвээр та бүхэнтэйгээ ярилцах вэ гэхээр гендер. За тэр дундаа гэр бүлийн доторх гендрийн эрхтгч харилцаа гэд ярихлаар яг нэг тийм айгу хоолч юм шиг нэг бодлын айгу том сэдв юм шиг хэрнээ яг айл дотор эрэгтэй эмэгтэй хоёр хүн хүүсийн эрхтгч байдлаа хангах гэж ярихлаар ер нь л хүн болгонд л өдөр тутамдаа л одоо анхааруулжтай мэдвэштэй ийм яриа болох болов гэж би болохоор дотроо төсөөлж гин гэж үү. Тэгээд яг нөгөө Монголд гендер гэд бодхолоор бусад одоо улс орнуудыг бодоход илүү одоо юм хүлээн зөвшөөрөгдсөн одоо илүү ижил тэгш одоо харилцаа байдаг юм шиг надад санагддаг байхгүй бүр нөгөө шашнаас болоод гэвлүүртэй энтер амьдардаг одоо газруудыг бодоход тий. Гэхдээ гендер чинь бол одоо айгүй тийм ардчилсан улсын одоо улс орнуудын ойлголт гээл зарим хүний хувьд боддог. Гэтэл манайх чинь болонгот айгүй уламжлалт тийм харилцаатай гэр бүл дотроо тийм байдаг гэдэг ч юм уу. Тэгээ энэ хоёрын хоорондын эсрэгцэл гэж байдаг юм уу? Нэг болвол бүр эсрэгээрээ миний бодож байгаагаас өөр илүү нийлэмжтэй байдаг юм уу? Ер нь гэр бүлийн доторх гендрийн тэгш одоо харилцаа гэж яг юуг хэлэх вэ гэдгээр яриагаа эхлэе гэж бодлоо. За тэгэхээр яг улс орнуудыг хүний эрх гендрийн тэгш байдлын үзүүлэлтүүдээр ингэж ихсаадаг л та. Тэгээ манай Монгол улс бол тэгтлээ нэх өндөр одоо дээгүүр байранд орохгүй. За яг хөө бид нар одоо юу гэдэг нэг юуны Арабын улсууд ч гэдэг юм уу те нэг Африкийн улсууд ч гэдэг юм уу. Тийм улсуудтай жишээлөө манай эмэгтэйчүүд аварцсан ч гэдэг юм уу. Манайд тэгш их хангагдсан шүү дээ гэх мэтээр ингээ ярих гэдэг. Гэтэл тодорхой үзүүлэлтүүд байгаа юм. За үнэхээр одоо гэр бүлийн харилцаа эрүүл байна уу? Гэр бүлийн хүчирхийллийн тоо баримт нь хэр байгаа юм? Гэр бүл дотор одоо амнасаа алдчихж байгаа хүмүүсийн тоо хэр байгаа юм тийм ээ. За гих мэтэр ингээ үзүүлэлтүүдийг харахаар манайх харин доогуур байранд орчод байгаа байхгүй юу. Тэгэхээр гендрийн одоо тэгш байдал гэр бүл дотор гэхээр гэр бүлийн хүмүүс гендер гэчихэр чинь бүх насныхаа орж байгаа. Насны хувьд, хүүсийн хувьд тийм ээ нийгэмд эзэлж байгаа байр суурь дүр төрхийн хувьд маш олон тооны ингээ хүмүүс нэг гэр бүлд амьдарч байгаа. Тэр хүмүүс хоорондоо уулзраа болоод бүгдээрээ бие биентэйгээ аюулгүйгээр тав тухтайгаар сайхан амьдрах тухай л яриа гэсэн үг. Гендер гэр бүлтгэж гендер гэхээр. Сайхан амьдралын тухай. Тийм сайхан амьдрах, аюулгүй амьдрах тухай гэсэн үг. Гэр бүл дотроо аюулгүй. За тэгээ гэр бүлийн харилцаа эрүүл байна уугүй юу гэдэг нэг асуултаар тодорхойлдог гэдэг байгаа байхгүй. Тэгээ тэр асуултаас цаашаа хөврөө явдаг. Ямар асуулт гэж бодож байна та хэд? Та тэгээ асуудаа манай юу? Айгу аюултай нөхцөл байх үед гэж. Одоо ингэж л асуух юм болов. Одоо хэр тий аз жаргалтай амьдарч байна одооныхаа амьдралдаа тий гэр бүлтэй ч гэдэм юм. Тэгж л асуух. Багш би энэ амьдралдаа хэр сэтгэл хангалуун байна гэж асуух юм болов. За та хоёрын маань хэлсэн болохоор бүр сүулт нь гарч ирдэг. Одоо үр дүнгийн тухай гэсэн үг байхгүй юу? Яг одоо та гэр бүлдээ айцгүй байна уу гэдэг асуулт. Айцгүй байна уу? Ингээ биеийн хувьд сэтгэл зүйн хувьд айцгүй байвал бид нэр гэр барих буурай тавьчлаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэр дээр нь ойлголцож гин үү, хамтарч гин үү, хүндэлж гин үү, итгэж гин үү, үнэнч байна уу гэдэг юмнууд чинь дээр нь байдаг гэсэн үг. Тэгэхээр та гэр бүл дотроо хэн нэгнээс бие махбодын хувьд задуулчих, зохиулчих, сэтгэл зүйн хувьд тийм ээ буруутгагдчих, шүүмжлэгдчих гэж ажил байгаа бол тэнд таны одоо тэр суур байхгүй байна. Тэр аз жаргалтай байх тухай, сэтгэл ханамжтай байх тухай, тэр үр дүнд хүрэх тэр суур чинь байхгүй байна гэж үзнэ. Тэр айцтай амьдарч гин гэж асуугаад ах юм биш үү?
Ерөөсөө толгойд орж ирэхгүй шүү Тийм. Тэгэхээр энийг нөгөө хүмүүс хүндэлтэй андуурал. Хүн хүндэлдэг хүнээс айдаг штэ. Үгүй. Хүндэлдэг хүнээ бид нар хүндэлдэг. Харин айн гэдэг чинь бидний айдсын гормон ялгарч чинь гэсэн үг. Бидний тархиндах амагдилаа буюу тэр одоо даван тулах систем маань ажиллаж чинь гэсэн үг. Тэгээ айчхаараа бид нар яа гэм бэ гэхээр үгээ бүрэн хэлж чадахгүй, өөрийгөө бүрэн төлөөлж чадахгүй, өөрийнхөө байж чадахгүй. Тэнд ямар нэгэн хөгжил твшил явагдахгүй. Яагаад тэгэхээр тэр гэр бүл доторх хөгжил твшил чинь бидний энэ тархинаас удирдагддаг. Арай айдас чинь энэ тархинд. Тэгэхээр энэ тархи маань ажиллаад бид нар ингээл нэг бол худлаа дүрсгээл нэг сайхан байгаа юм шиг, нэг бол нөгөө хүнтэйгээ хин одоо энэ гэрийн тэргүүн байна, эзэн байна гэж үзэлцэх гээл эсвэл тэр гэр бүл ингээд нэг оролцохгүй зайгаа барайл нэг юм хамгаалтын механизмд бид нар шилжчихэд идэг гэсэн. Өөрөөсөө нарийн асуудал шүү тий. Тийм ээ. Одоо яг нөгөө урлагийн гэр бүлийн одоо харилцаан дээр энэ бол нөгөө нэг зовлон жаргалаа илүү одоо аюу сайн нөгөө ажил мэргэжил нэгтэй, сонирхол нэгтэй болохоор нэг ингээд илүү дэмждэг штэ тий одоо юу гэдгийг оройтхот нь ч юм уу за зураг авалтал нэг ингэж авдаг ч юм уу тий. За кино бол нэг ингэж бүтдэг тий. Тайзны ажил бол нэг ийм байдаг та гэд тэр утгаараа бол яг одоо та хоёрын маань гэр бүл дээр яг иймэрхүү айцж байдаг юм уу ядгийн арай илүү ангид байх гэж бодож байна л да. Гэтэ яхав зүгээр ер нь урлагийн хүмүүс ч өөрсдөө нийгмийн тойл байгаад уран бүтээлтэй тэрийг тусгах одоо ийм ажил нэгсэндээ хийдэг учраас яг одоо нийтлэг ингээ харахаар Монголын одоо гэр бүл байгаа одоо харилцаанаас та хоёрын маань зүгээр мэдрэмжээр одоо магадгүй бусад танилуудын одоо харилцааг ч юм уу жишээ нь харахад яг энэ одоо гендрийн эрхтгш байдал ч юм уу эрэгтэй эмэгтэй хоёр хүний үүрэг оролцоо гэдэг талаас ч гэдэг юм уу гэрт яг ямархуу байна гэж бодож байна. Монгол одоо залуучуудын хувьд одоо тэрийг мэдрэхгүй байгаад маш олон залуучууд байгаа хаа найзтай амьдардаг гэдгээ тий. Зүгээр яг амьдралд нь нөгөө хөлөө олох гэж л унаж бүдэрч явж байгаа асуудал дийлэнхтэй байж магадгүй. Тэрнээс бол нөгөө энэ айдас руу орчиж байгаа хэл та. Нөгөө орой өтөж бас нэг ажил төрөл амжуулчих гал яваад байдаг. Нөгөөт нь гэртээ байгаад нэг хүүхэдтэй болцсон байдаг. Амьдралын төлөө зүтгэл байдаг. Би ч бас тийм л байсан одоо 20 эдэн настай да. Тэгэл орой өтөж бас гэртээ ирэх тохиолдол байна. Тэр үед бол бас тэгэл гэр бүлд бол асуудал гарч л байсан. Гэхдээ яг тухайн үед бол би нэг айн гэхээсээ илүү яг намайг ойлгодог юм болов гэж боддог байсан. Ойлгох хэрэгтэй шүү дээ. Ирчүүдийн ардталд маш олон одоо проблем асуудлыг шийдэж явдаг. Энэ одоо нуруунд дээр үүрч явдаг тийм. Сайн найздаач зарим юм залгиж хэлдэг. Яг үг гэвэл би тэр найз маань миний өмнөөс амьдраагүй шүү дээ. Би өөрийнхөө өмнөөс л амьдарч байгаа юм чи. Энэ гэр бүлийнхээ асуудлыг өөр гадны хүмүүст нэг дэлгээд уудлаад байх сонирхол бол миний хувьд бол байдаггүй байсан. Тэгэхээр яагаад ойлгодог юм болдоо л гэсэн би нэг айлгаад байгаа юм бол байхгүй. Би тэр хүнээс нэг айгаад байсан юм бол байхгүй. Гэхдээ асуудал гарч ирээл байдаг гэсэн. Тий, гарч ирнэ шүү дээ. Ер нь бол яаж ч үзсэн. Тийм асуудлууд бол одоо энэ миний залуудал тийм байсан гэхэлэр одоо энэ залуучууд ч гэсэн тийм проблем бол байгаа. Үүсэхгүй. Тэгээд тэр проблемс болоод хамгийн их тулгамж байгаа асуудал нь аригталт. Тэгэл тэр стрессээ тайлахын тулд шоуд гэсэн. Би саяхан нэг 5 өдөр одноо хүлээгээд нэг рестораны гадаа pub lounge ресторан бүхэл үйл ажиллагааг явуулдаг. Тэгээд тэнд орой хамтлагт уучд бас тоглодог. Тэрний үүдэн түлээж авахгүй гадаа хүйтэн байсан. Тэгэл цаад жалгаж ирэхээс нэг 20 минут боллоо. Төгжрэлтэй байсан. Би тэнд хүлээгээд тэнцэнс нэг машинтай агтаа тэгээд хажууд буугаад нааш алхаад өрөө дээрээ тэгээд 5 дахь өдөрч байж таарлаа. Асуудал маш их байсан. Ер нь бидний амьдрал одоо бол сүүлийн одоо энэ жилдээ одоо энэ саяхан шүү дээ одоо цагаан сарын өмнөхөн явдлыг яриад байна шүү дээ. Тэгэхэд нөө эдийн засаг хүнд болчиход байхад л хүмүүс тийшээ 5-5-аараа 3-аараа 7-8-уулаа ингээл ороод байгаа байхгүй. Мөнгөгүй эдийн засаг амар хэцүү байгаа. Аав ээжийнхаа цагаан сарыг яах вэ ийх үү гэж байгаа. Тийм одоо проблемтай үед л ингээл ороод шүү. Би тэгэд гайхсан юм. Монголчууд мөнгөгүй гэсэн бас мөнгөтэй байгаа дийшээ ороод байна гэсэн чинь үгүй юм байна. Нөгөөтхөө дарахын тулд бас орж байгаа хүмүүс байгаа юм байна. Тэр хүмүүсийн яриаг би яг ингээд малгайгаа ингээд шил зүчээд ингээд байж байгаа шүү дээ. Тэнд нэг цонх руу хараад ингээд ардуур хүмүүс хувцас өлгүүлэх нь өлгүүлээд шууд орох нь ороод хоорондоо ярих нь яриад нэгээ хүлээгээл гадаа хүдэн биш үү гээл яаж нэг чинь цалин мөнгөө яриад за нийлж байгаа боломжтой хоног яриад тийшээ орж байгаа байхгүй.
Тэгээ тэрүүгээр нөгөө нэг айц гэдэг юм уус. Тэрүүгээр дараад тэгэнгүүт өстө жинхэнэ шүн айцтай айц дагуулж гэрлэгөө ордог байж магадгүй л гэж хотоол хургуулж тайлж байна. Тэгээ ер нь бол зүг зүгээр үж яхад нэг хүнийг айлгаад байна гэж байхгүй. Ер нь проблемс болж тэр нөгөө эмгтээдээ тий эмгтээчүүдээ бас ирчүүдэнд дийлэн ихтэй айлгацдаг байх л та. Тий асуудлыг чирж ирээл уусныхаа дараа ухаан бодлоо захирч чадахгүй үг унгаал тий тэрнээс болж эмгтээчүүд амар зовоол амар зовж байгаа тухай найз нөхөдтэй хэлээл тэгээд нэг сайн найз нь ер нь салчаач гээл тий адилхан л одоо чамтай чамгүй тэрнтэй тэрэнгүү зовлон болвол ганц үеэрэж туулна штэ гээл тий тэнгүүд тэр нэг жоохон саад бэрхшээлийг бас давж гарах хугацаа ирчүүдэд байх хэрэгтэй гэдэг юм болоо да гэж би бас боддөө штэ ер нь бол тий гэхдээ ихэнх асуудлыг бол бидрээс л тавьдаг л та эрэгтэйчүүдээс гендерийн хувьд бол тий тэгэхээр гендер эрүүл харилцаа гэчихээр биднэрт ингээд өөр тэр түүхэн үеэсээ нэг ингээд уламжлагдаад ирсэн сургагдаад ирсэн гэдэг юм уу зүйлүүд нөлөөлж байгаа гэж үзнэ. Энэ юу юм бэ гэхээр эцгийн эрхт ёсны нөлөөлөл ахгүй юу? Эрэгтэйчүүд баатарлаг байх хэвээр тийм ээ хүчтэй байх хэвээр зоригтой байх хэвээр гэр орноо авч явах хэвээр орлого сайтай байх хэвээр ч гэдэг юм уу. Ингээ эрчүүдэд маань ийм хатуу шалгуурууд тавьчихна. За эмэгтэйчүүдэд болохоор тэгээ тэр гадуур яваад ажиллаа зохицуулж байгаа орлого олж байгаа нөхрийнхөө энд хоолыг нэгээд хувцсыг нугаад хүүхдээ хараад байж ах хэвээр ч гэдэг юм уу. За ингээд ирэнгүүт одоо энэ нийгэмд чинь тийм боломж байгаа юм уу? Тэ энэ үйлчлэх юм уу гэхэр ч үгүй. Бид нар энийг шинжилж сайжруулж өөрөө өөрсөндөө ээлтэй болгож одоогийнхаа нөхцөл байдал тохируулж явах хэрэгтэй байтал бидний нөгөө итгэл үнэмшил гэж нэг айхтар юм байна л да. Багаасаа хараад сонсоод мэдрээд өссөн энэ 5 мэтрхүүгээр маань дамжингуудаа тархинд ингээд суудсан. Энийг нөгөө хүмүүс яг гадуур далд ухамсарч гэдэг юм янз янзаар хэлээд байгаа. Үл ухамсарлах уу гэж. Бидний тархи төгжиж явах үед ингээд бүх мэдээлэл эрэнгүүтээ ингээд хадгалагдчихна. За тэгэл тэгдэг штэ тийм байх хэвээр штэ. Ийм л байх хэвээр штэ гэдгээр хараад байдаг. За ингээд эрэнгүүт нөгөө эрэгтэй хүн тэрнгээр гадуур ажиллаа үзэлдэх гээд байдаг. Эмэгтэй хүн энд нөгөө хайртай хүнээ хүлээгээд байдаг тийм эртхэн ирчээсээ хоолоо халуун идчихээсэ ч гэдэг юм уу ингээд байдаг. Мэдээж эмэгтэй яагаад гэрч сууж ийн гэхээр магадгүй жирэмсэн, магадгүй нэлэх хүүхэдтэй учраас л сууж байгаа. Тэрнээс бусад үед бол бас л нийгэмд оролцоол явж л байгаа шүү дээ тийм. Ингээд эрэнгүүт одоо тэр бидний үзэж харж сонсож өссөнөөрөө юмыг тулгах гээд тийм л яддаг шүү дээ чи яагаад ингэхгүй байх юм. Гээд хагаралтаа зөрчилдөн үүсэх. Тэгээ тэр яагаад байна гэдэг чи ямар нэгэн дарамт ямар нэгэн хүчрхийл байгаа учраас л яагаад байгаа. Тэрнээс биш ойлголцохгүй байсан ч гэсэн нэг ярьж тайвширж байгаад ярьцдаг, тайвширж байгаа уучраа олчдаг бол тэнд нэг байхгүй шүү дээ. За яг уу оройтолоо гэдээ дуртай л байна. Гэхдээ тайлбарлаа хэлчихвэл зүгээр. Нанагийн хувьд иймэрхүү одоо харсан анзаарсан тийм рестораны гадаанаас харсан юм гэж. Эхнээ чамайг айлгадаг уу? Чи эхнээтэй байхдаа айдгүй. Ямар ч айдсгүй байдаг. Миний зөвөр харж байгаагаар амьдралд ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүс хосууд гэх юм уу хоорондоо ярилцах нь айгүй чухал гэдэм байна гэж би бол айгүй дүгнэж байгаа. Тэгээд хин л өөр ингэсэн бодолтой хин хэнд нь л зовлон учирж байгаа хин хэнд нь л дарамт үүсэж байгаа тэгээ хин хэнд нь л асуудал үүсэж байгаа. Тэгэхээр тэр болгоныгоо ярихгүй байх тусам одоо хүн одоо юу гэдэг нь шууд хараал за энэ хүн яг ингэж бодож байна даа гэд ер нь бол 110-аас доош л мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь яг ингэж ярилцаад тэр бодол санаагаа эсвэл одоо юу гэдгийг хоорондоо таалагдахгүй байгаа зүйлээ ярих гэдэг ч юм уу. Наад чи надад сонин санагдлаа. Ингэхээр надад таалагдахгүй байна ч гэдэг юм уу. Энийг хэлхээсээ айсан ч юм уу. Энийг хэлхээсээ санаа зовсон ч юм уу те. За хэлүүл ууралчих бах. За хэлчүүл гомдчих бах ч юм уу. Эсвэл одоо яг за чиний алдаа чи энэ байна гэд хэлчихэр нөгөө хүн нь хүлээж авахгүйгаас шалтгаалаад ууралж хүлээж авах ч юм уу. Гэдгээс үүдлээд яг тэр биесээ айдас гэдэг юм тэрнээс үүддэм болов уу гэж бодлоо л доо. Тэгэхээр ер нь тэрэн даамжраад ирдэг ч юм уу. Тэгэл эсвэл одоо ярилцчих юм бол одоо асуудлууд ер нь шийдэгчих байх гэж бодож байгаа. Монголын нийгэм дээр бас миний зүгээр хардаг жоохон за энэ жоохон буруу байх та гэж боддог зүйл яг бараахын сайн хэлсэн нөгөө архиталт. Зүгээр архиталтаар асуудлаа шийддэг.
Зүгээр л тэрийг зүгээр нэг хэсэг хугацаанд мартдаг ч юм уу. Тэгэл яг нөгөө ухамсарын төвшин чинь ер нь аригт согтууруулахундаа нөлөөлөл ирэхээр контролгүй одоо удирдлаггүй болол ирэнгүүт нөгөө дотор хадгалсан байсан уур бухимдал бүх юмаа гаргаалч гэдэг юм уу те. Тэгэл эргэн тойрны хайртай хүмүүстэй одоо сэтгэл рүү чигаал бие мах бодтон жохирл учруулаад гэдэг юм уу. Энэ нэг тийм ухамсарын төвшин яг тэр аригталт гэдэг зүйл дээр асуудлаа шийдэж байгаа л ер нь буруу юм болоо та гэж ер нь хараад байдаг шүү дээ. Тийм баха. Их зүйл байна. Ийшиг л хоёлаа. Архиталт ч гэдэг юм уу, ажилгууд бол ядуур л энтрийг хүмүүс андуураад энэ гэр бүлийн харилцаанд нөлөөлөд байгаа зүйл. Одоо энэ гэр бүлийн харилцаа хэцүү болгоод байгаа зүйл гэ андуурчтэй. Харин эсэргээрээ гэр бүлийн амьдрал харилцаа тавгүй, духгүй айцтай тийм ээ хэцүү болоод ирэхээр хүн одоо нэг хурдан хугацааны допаминаар өөрийгөө хурах гэдэг шүү дээ. Ууж тавьшрах гад тийм ээ гадуур явж сэлгүүцэж тавьшрах гад ч гэдэг юм уу. Ингээд байдаг. Гэтэл яг үнэндээ яах вэ гэхээр би та дийлдгээр ярилцаж тэнд асуудлыг хамтдаа шийдэж за зөв буруугаа ойлголцож би нэг юм гэр бүлээс гараад ирсэн юм байна. Чи нэг юм гэр бүлээс гараад ирсэн юм байна. Хоёулаа хамтдаа нэг юм гэр бүлийг бүтээх гэдэг нь тийм. Тэгэхээр авч гарч ирсэн гэр бүлийнхаа сайныг хоёулаа хоорондоо нийлүүлээд саарыг үлдээж хоцруулад тийм ээ. Одоо яг цаг үед бид хоёр тохиолдоод байгаа юм а юуг нь сайжруулж хөгжүүлэх вэ гэдэг ийм орц найрлагатайгаар бид нар уг нь бол цаашаа явах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл хурдан хугацаагаар тэр нөгөө стрессээ тайлчих гадар гадуур сэлгүүцэх. За эсвэл одоо юу гэдгийг за болохгүй юм байна. Болчий салчиж гэдэг юм уу. Ийм одоо зүйлүүд гарах гад байдаг талтай. Тэгэхээр ер нь бол бид нар хизээ гэр бүл үсгүүл зүгээр юм гэхээр бигээ таньчаад бигээ ойлгочоод би ер нь ямар ихтгэл үнэмшилтэй хүн юм те би ямар үнэт зүйлтэй хүн юм би ямар зан үйлтэй хүн юм энэ гурван юм а ерөнхийдөө таньчаад тэгээд дээрэс нь нөгөө хүнээ таньна энэ хүн маань бас ямар ихтгэл үнэмшилтэй ямар үнэт зүйлтэй ямар зан үйлтэй хүн ингээ бит хоёр нийлээд тэгээд цаашдаа явах тухай л яригадаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь хэдэн жил таньдаг үе тийм таньдаг хугацаа ер нь хэр уддаг юм бол. За яг хүн өөрийгөө таних хугацааг нэг 25 нас орчим нэг 30 нас орчим гэж байгаа. Тэр нь яг гэхээр нөгөө их тархины маань хөгжил явагдах үеийг хэлээд байгаа. Хөгжил явагдаад төлөвшөх, мачуур болох тэр үеийг хэлж байгаа. За хүнээ таних хугацаа бол ягаад нөгөө үерх тийм ээ болц магадгүй гэр бүл болохоос өмнө жоохон хамтдаа амьдраад үзэн тэр гэж хэлээд байгаа юм гэдэг чинь тэр чинь таних процессыг хэлээд байгаа. Нэг 2 жил орчимдоо гэж үздэг. Ягаад вэ гэхээр эхний эдэн сар чинь бидний хайрын гормон ялгарчаад хайрын нүдний шил зүвчдэг байхгүй юу? Тэгчгээрээ нөгөө хүнийхээ гой сайхныг л хараад байна. Яг бодит одоо асуудал тийм ээ. Үхлийн хажуугаар хүртэл инээж гардаг шүү дээ. Хайртай авсан. Гараараа барилцаад гэрлэн тохиоггүй газараар гарч яхад урдуур нь машин сигналтаал замаараач хоёр тэнэгэ гэдэг хийж яхад хооронд. Бараг үсээд тэгээд тийм. Нэр яг тийм шүү те. Манай нэг ах их ч хоёр би тухайн үед бол дөнгөж 20 гаруй настай байсан. Нэг одоо ингээ оюутны хөдөлгөөн гэдэг нэг газар очиж оюутнууд цуглаж тэнцээ нэг гоё юм ярилцаж бие биендээ туршлага судалж найзлан хөрөлдөж тэгж явдаг нэг тийм газарт би ах их ч хоёртай танилцж ирсэн бид нарыг удирдах гэсэн олон хүмүүс байсан л та. Тэгж яхад маа тэр ах бол ихчтэй танилцаад ер нь ингээд нөгөө нэг яг гэр бүлийн ерөнхийдийн талаар ярилцж байгаа байхгүй энэ сэдвэр л ярьж байсан. Та нар одоо залуу хүмүүс бие биентэйг найзалж үерхтэй одоо ийм гэл ийм ярьж байгаад тэгэд асуусан баг та хоёр ер нь одоо хэдэн жил болж байгаа юм бэ гэсэн. Би тэр одоо 7 жил үерхэж байна гэдэг. Бие болохоор бид нар болохоор дотроо суудсан гэж бодсон. Тэгээ хідэн хүүхдтэй гэж асуух гэжсэн чинь өөдөөс 7 жил үерхэж байна гэдэг. Тэгэхээр хүүхд үе өссөн хүүхд үе гэдэг жисэн. Тэрнээс хойш 2 жилийн дараа 9 жилийн дараа ер нь сууж исэн. Тэгэд би бүр гайхажсэн байхгүй. Яагаад ийм удаан гэсэн чинь ах нь өөрийгөө эхлээ таньд хэл даа гэл тэгэдсэн байхгүй. Тэгээ дараа нь энэ их чи чинь танихгүй бол бас болохгүй шүү дээ хоорондоо инээжсэн байхгүй. Тэгэхээр тэр зүг байгаа байхгүй. Тэгжиж бүр амар доктортой хундаамаа сайн судалсан тий. Юунд ч одоо хуурахгүй тий. Японы нөгөө нэг цунами хөдөлсөн ч байшин ингээд байгаа байдаг шиг тий байгаа дээ. Үхлэл тэр хоёрыг салгана. Тийм бат бүх болж байгаа байхгүй. Тэгэхээр ёстой яг наадах чи юм бэ. Эхлээд биегээ таних хэрэгтэй. Тэгээ дараа нь тэр хүнийг таних хэрэгтэй. Тэгээ нөгөө хүн ч гэсэн бас тэр хугацаанд өөрийгөө таниад намайг бас таньдаг ч юм бид нарыг таних хэрэгтэй. Тэгээд амьдралыг таньсан байгаад хоёлаа цуг явал арай эвтэйхэн арай ээлтэйгээр
сэтгэл ханамжтайгаар амьдрах юм болов. Тэгээ яаруу залуучуудад хэлгээд ядаж 2 жил шүү л гэсэн үг тийм. Тэгэхээр ягаад тэр хугацааг хэлээд байна гэхээр чин тэр хүний одоо тархинд үүсдэг тэр хайрын гормоны нөгөө эд үе буугаад арай нэг эрүүл ухаанаар ингээд альва зүйлийг хардаг мэдэрдэг болоод ирэх үеийг л тэгж тооцоолоод байгаа гэсэн. Тэгтээ бас одоо жишээ нь монголчууд ч одоо эртээр үеэсээ яг малаа дагаж амьдардаг байсан те нүүдэлчин хүмүүс байсан тэгэнгүүт тэнд яг хийгдэх ажил гэхээр одоо карьерч гэдэг юм уу те ингээл тус тусын өөр мэрэгжил гэхээс илүү яг л малаа дагаал малынхаа буйнаар ингээл бүх юм сайхан болоод нэг тэнд стрессгүй тэгэл одоо малчин хүний хийх ёстой ажлуудыг хийгээл өөр тэрэнд ингээл тархиа ажилуулаад карьер бодоол одоо юу гэдэг тэгээд ах одоо нөхцөл нь байгаагүй учраас тэгэл нөгөө эрт хүүхэдтэй болох ч үгүй юм уу гэр бүлийн асуудал эрт эхэлж исэн юм шиг тэгэнгүүт нөгөө яг тэр үеэсээ ингээд дамжаад ирж исэн одоо бидний үеэр барыг дуусч гинүү яаж байна баруун социализм эхлээл хотчлт бий болоод тэгээд дагаад нийгэмшил карьер хамт олон ажил юм нэмэгдээд цалин завгүй гэх ингээд эхэлж байгаа. Тэгвэл тэрнээс яг ингээд тийм одоо юугаар юу гэдэг хүмүүжлэр өссөн ч юм уу тийм нийгэм ийм байдаг юм аа гэр бүл ийм байдаг гэдэг ойлголттой байсан хүмүүс маань эрт шууд нөгөө гэр бүл болох гэдэг зүйл эрт байсан. Одоо тэгэнгүүт цаг үе өөрчлөгдөөд залуучууд хүүхдүүд ч юм бүр яг шал өөр юунд цаг үед төрсэн учраас ер нь одоо яг сая яриад байгаа зөв голдрлог гэдэг юм дээр залуучууд бол айгүйх бодолтой болсон байлаа шүү дээ тий. Ер нь яг хүүхэдтэй болно гэж ярахгүй яг л өөртөө тустай хамт амьдраад тэгээ бүр үнэхээр хүүхэд одоо хүн асармаар байгаа бол амтнд хижээдэг болсон байна. Яг тэнд бас нэг юм кэр тавьж ингэж бас нэг өөрөөс нь харьяат хүмүүс байж үзээд нэг амтан тижээж үзээд болох үгүйгээ үздэг тий. Айгүйх тийм гой нийгэм үүсэж байна уу да гэж хараад. Одоо нөгөө бид 80-аад он 90-аад он болол ирэнгуут чинь бас энэ төрлийн нөгөө мэдлэг мэдээлэл муу ч гэдэг юм уу тэгэл ингээл айгу залуу эрт гэрэлдэг оюутан ээж аав нар айгуух байдаг байлаа шүү дээ. Тэгээ одоо ингээ хойшлоод одоо яг 90-аад оны сүүл 2000 оны их үеийн залуучууд ч 20-д дайгийн залуучууд яг одоо ярьж байгаа шиг ийм өөрийгөө таних, нөгөө үнээ таних, үерхэж нөхөрлөж үзэх тэр байтугай одоо нөгөө гадаад руу очиод хамт ингээд аялаад хэсэг ингээд явхад хүртэл одоо хэр нийлэмжтэй байх нь яадгийн байна, эдгийн байна гэдгээ хүртэл хүний нутагт ямар байх нь гэдгээ хүртэл харж таньж ин гэх мэтчлэн илүү одоо нөгөө цаг ингээд хугацаа өнгөрөгдсөн илүү одоо юмд бодолтой ханддаг юм үе бас би болж байгаа гоё л байна л да. Гэхдээ тэрнээс гадна нэгэнт одоо сонголтоо хийсэн амьдрал үргэлжилж байгаа гэр бүл ингээд доктортой болчихсон аль хэзээний 2 3 хүүхэдтэй болсон одоо бидний үеийн гэр бүлийн одоо хүмүүс байна шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энэ ч нэг ийм одоо ойлголтыг би бас асуумаар санагддаг нөгөө бидэд чи ингээ гэр бүл дотроо одоо эрэгтэй хүн ямар байх юм, эмэгтэй хүн ямар байх юм гэдэг тэр нэг үүрэг оролцооны тухай яриад тэр нь нөгөө хүүсэнд нь хамаарад ирэнгуут нь эрэгтэйгш байдгийм үү? Нэг бол үнэхээр эрэгтэй хүний л хийх ёстой гэж зориулагдсан тустай ажил байна уу? Эмэгтэй хүний за хүүхэд төрүүлэхийг болчих тий. Эмэгтэй хүний л хийх ёстой гэж ажил. Нэг бол бүгдийг ялгаагүй л хийдэг, ялгаагүй л чаддаг гэж бодоод байгаа энэ ойлголт нь нөгөө эргэтгэж байдал гэдэгт нь хамаарад байгаа мó яг юу гэлээ да. Гэтэл нөгөө ингээ анзаараад харангуут чи өстой намайг хүндэлдэггүй айл гэр эрэгтэй хүнийг ингэж ийм байлгадаггүй тэ чи аяах цайныхаа дээжийг надад барих ёстой гэдэг. Нөгөөх нь болонгууд зэрэг юу гэдгийг чи эмэгтэй хүнийг өстой цэцэг цэврүү шиг сайхан эмэгтэй хүнийг өглөө унтж яхад бараг л өглөөний цайг нь оронд нь авчирч өгч романтиклах ёстой гэдэг ч юм уу те. Нэг ийм янз бүр байгаад тэрийгэ нөгөө нэг гэр бүл доторх хүндлэл ч юм уу хайр ч юм уу эргэтгэж байдал ч юм уу гэд энтэй нэг юм холиод байна уу, хутгаад байна уу, энэний зааг ялгаа нь юу гэдгийг одоо бид нар мэдэж аваад хэрэгжүүлэхгүй бол болохгүй байгаа юм л да. Тийм тэгэхээр хүүсийн үүрэг гэхээр ерөөсөө хурцгүй л үүрэг байгаа юм. Хүүсийн ажил гэвэл те. Одоо эрэгтэй хүн бол одоо магадгүй юу төлөө хийх үүрэгтэй. Тийм. Эмэгтэй хүн бол тээх төрүүлэх үүрэгтэй. Бусд нь бол адилхан гэж. Тийм. Тэгээд амьдрал юм чин дандаа ингээл нэг гоёч гэдэг юм уу дандаа сайхан байхгүй л дээ. Маш олон янзын өнгө аястай байна. Тэгээд тэр үед аль болохоор бие биентэйгээ хамтарч гин үү гэдэг маань чухал болчихж байгаа. Бид нарт уу гашуу тохиолдолд нь баяр хөөр тохиолдолд нь шинэ хүнээ хүлээж авна.
Тийм ээ. Зарим нь өвчтэй байна. Гэх мэт ингээ янз янзын үеүүдэд аль нь тэрийгэ оролцоод хийгээ явж чадчихал байгаа бол тэр гэр бүл доторх гендрийн одоо тэгш байдал үүрэг хариуцлага хэвэн байна л гэж үзнэ. Гэтэл нэг нь төвчөрчин Улаанбаатарын төвчрийн нүнд явж ирдэг. Нөгөөх нь төрүүлээ харьцсан мөртлөө удирдлага харьцаа. Чамайг ирэхээр хоолой их юм байх гэж утсан. Чиний л хийдэг ажил шүү дээ гэж сууж ивэл энд тэр одоо тэгш ирэхийн тухай яригдчихээн. Тийм ээ. Тийм байна. Гэтэл одоо нэг нь өвдцэн хөвтчээдэг, нөгөөх нь магадгүй гадуур одоо мал хуйга энцлаад ч гэдэм үү удаг уснасаа юм авчраад ч гэдэг юм уу. Ингэж байгаа бол тэнд бас тэгш ирэхлээр хэрэгтчихээн. Тэрнээс биш энэ гадуур ажил чинь эрэгтэй хүний ажил штэйгээ сууж ивэл юу болох вэ? Тэгэхээр аль алиндаа юм оролцоотой тэгш хамтарч чадж байгаа бол тэнд одоо тэгш байх гээд байна. Аль аль нь айтайхан байх гээд байна л гэдэг ойлголт. Хогоо асгаж болохгүй ирчүүдийн хиймэр ундаг гэдэг шиг тий. Хогоо хаяа хогоо асгадаг. Асгаа штэ. Эрхмээ төрчих адилхан юм биш үү? Бич нэг тиймэрхүү юмнуудыг ерөөсөө тоодгүй. Тийм энийг ойлголцчвал асуудал бол аяндаа шийдэгдэж чинь ингээд зам хайтахан засагдж байна л гэсэн үг байхгүй юу? Гэтэл хүмүүс чинь одоо эрэгтэй хүнээр хогоо аюулчлаа ч байд юм уу? Эсвэл одоо юудгийн эрэгтэй нь гэртээ суугаа хүүхдээ асарлаа, эмэгтэй нь карьер хогоо явуулчлаа, хүчрэхийг эмэгтэйчүүд бий болчлоо. Тэгээд гэр бүлийн одоо харилцаа муудаад байна ч гэдэг юм уу үгүй? Тэ? Тэнд үнэхээр хоол хийх дуртай, хүүхдээ асрах дуртай, тэр нь өөртөө тааламжтай, тэр нь хайтайхан сайхан эсвэл магадгүй одоо тэр салбар нь уналтанд орсон ажил карьер нь явахгүй түр гэртээ хүүхдээ хараад байж яага болохгүй гэж тий. Тэглээгээд нэг хямрлундаа нунаал, тэглээгээд нөгөө эмэгтэй нь хүчрэхэг болонгуудаа нөгөө үнэ сул дорой олгоод байгаа юм ерөөсөө биш. Тэгээ одоо ингэ сүүлийн үед одоо янз бүрийн нөгөө рийл бичлэг юм ингээл үзэн гот нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нөгөө одоо яг бидний нөгөө хуучин боддог байсан шиг тэр үндсэн шинж чанарууд айгүй өөрчлөгдөд байгаа гэл тиймэрхүү одоо бичлэгнүүд айгүй хүзээд байгаа байхгүй юу гэдэг одоо эрэгтэй хүн илүү ийм одоо муухагаар хэлвэл одоо сүүлийн үеийн залуучууд айгүй шалчгансан болцсон гээл тэгдэг ч юм уу те айгүй гомдолдог болсон ерөөсөө ингээд одоо эрэгтэй нь эмэгтэйгээ найрж майрдаг байсан бол одоо ерөөсөө эмэгтэй нь эрэгтэйгээ найрдаг болоод байна гэдэг ч юм уу янз бүр эсвэргээрээ эмэгтэйчүүд нь айгүй хачаа үүрж авч ийн тэрнийхээ хэрээр ерөөсөө ингээ хэр баргийн юм зүдрэхээ болсон байна ингээ улам юм гүжирмэг тийм хүүхнүүд бий болж ийн гээл юу яаж байгаа юм шүү харин яг эрэгтэгч гендер чинь яг яваад байгаа юм шүү. Эмэгтэйчүүд нөхөд эмэгтэйчүүдийн шалчгансан сан гэрчүүд нөхөд гэдэг шиг те. Яг энэтэй адилхан нэг юу яд нь шүү дээ. Эмэгтэй хүн шиг маяглаад ах юм гэж одоо ярьж болохгүй үстэй те. Тэ. Муухан бас эр хүнээс дээр гэж бас болохгүй шүү. Харин тий яг тэгээ тэрийг гайхаад тий. Хэдүүлээ түрүү ярьсан шүү дээ. Бидний нөгөө ялгаа гэвэл ерөөс нь хүүрч вэ. Тийм ээ би бислогийн тийм бусд нь бол бид нэр хэн ямар байгаа юм бэ гэдгээр ээж болно. Бас миний харж байгаагаар нөгөө яг юм байгалийн адуусан чанар гэж байдаг штэ. Эрэгтэй эмэгтэй хүүсний тэгэнгүүт одоо юу гэдгийг яг амьдрал дээр эрэгтэй хүний бахархал гэдэг юм бас байх ёстой юм шиг. Яг би энэ гэр бүлийг те ноён нуруунд би гэдэг ч юм уу. Эхнэр нь ч гэсэн тэрийг одоо заа ч юм уу юугаа мэдтий ингээл одоо юу гэдгийг те заа өгсөн ингээл ингээд доош нь хийгээд ахаар нэг тийм өөртөө итгэлгүй болоод гэх юм уу тэгэл тэрнээс болоод одоо бухимдал үүсгэж гэдэг юм уу те тэгээд эхнэр нь илүү ингээл өөрийнх нь бүх юмыг заагаал ингэдэг ийм тийм чи ингэсэн ингээл 9 шидээр ингээл одоо нэг би чамаас илүү гэдэг ч юм уу одоо магадгүй боловсролын төвшөнд юм уу эсвэл одоо санхүү мөнгө төгрөг олж ирж байгаагийн төвшөнд ч юм уу тиймэрхүү гэр бүлүүд байдаг штэ гисэн ч гэсэн тийм байлаа гэд яг тэр эрэгтэй хүн бол эмэгтэй хүний ямар ч гэсэн нэг дээр нь байх ёстой гэдэг тэр нэг юм адгууслаг чанарыг нь бас хангаж иж ер нь юм хосын харилцаа нэг юм баланстай байт юм шиг. Тэгэл одоо юу гэдгийг одоо жишээ нь би ингэдэг байхгүй тэр одоо зүг буруу. Одоо ингээл өгөрцөний шилтэй дарсан өгөрцөө гэдэг штэ. Тэгээ би бол зүгээр нэг араас нэг цохиол ч юм уу нэг ингээл нэг так гээд ингээл хутгаар гүжөөт ч юм уу онгоолч штэ. Тэнгүүт нэг юм зориудаар нэг тийм
онгоолж өгч гэл нөхөртөө өгч юм уу те нэг юм яа юу чадахгүй байна гэл одоо нэг тэгдэг нэг тиймэрхүү зориудаар хийх үйлдэлүүд бас байдаг байхгүй нэг юм эрэгтэй хүнгүү бол одоо би юу ч чадахгүй юм хүн шүү одоо барыг нялх нэр хүн шүү би нөө даадахгүй гэдэг шиг тиймэрхүү нэг мэдрэмжүүдийг өгч нэг эрэгтэй хүнд нэг юм хүчрхэг мэдрэмж төрдөг юм шиг. Тэгэхээр бас тэр балансыг бас барих нь зөв юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Адилхан л нөхөрчгүн л өөр бусдууд нь адилхан гिचиж бас болохгүй юм шиг. Seoul Lab-ийн ерөнхий ивентгэгч дерматестер баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab ажиллаж байна. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрж шөнж хуурай таатаа амрах боломжийг олгож хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зуур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүг дээд зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмсэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Энэ бас айгүй нэг юм хэцүү яа байгаад тийм. тийм. Энийг нөгөө шинжлэх ухааны юу нэрлэлт юм бэхэр нөгөө masculinity гэдэг л дээ нөгөө иршүүд шин чанар гэх юм уу, иршүүд хэм маяг гэх юм уу. Энэ сүүлийн үед бол дэлхийн нийтээрээ өөрчлөгдөж байгаа. За тэр яг адгууслаг гэдэг юм эсвэл тэр дайн тулааны үе байсан шиг үзэх юм бол ирчүүдэд ч бас хохиролтой байгаа байхгүй тийм. Баатарлаг авах хэрэгтэй юм шиг, уйлж болохгүй юм шиг, үс хүрэх сэтгэлээ нэгэ ярьж болохгүй юм шиг ийм хатуу байлгах гад байгаа. Энийг тэр нөгөө гэр бүлдээ юу байх, оролцоотой байх гэдэгтээ бид нэр хольж болохгүй. Тэр өгөрцөний таг онгойлгуулах гэдэг тортой аим өргөж явах гэдэг чи оролцоо байхгүй юу? Гэр бүлийн амьдралдаа тийм. Өөрийнхөө хүнсийг, тэг өөрийнхөө хайртай эмэгтэйтэй ингээ хамтраад хоол хүнсээ бэлдээд ингээ явж ийн гэдэг оролцооны тухай. Энийг хүмүүс буруу ойлгоод эрэгтэй хүн гэхээр хүндлэгтэй дээдлэгтэй байлгачаад нэг сүвнэр шиг байлгах гэдэг юм уу яах гэдэг юм те. Эсвэл баатар шиг байлгах гэдэг. Гэтэл бол мэдээж хүндлэгдэх хэрэгцээ хүн болгонд байгаа. За тэгээд магадгүй тэр хомроо суугаад үе уламжлагдж ирсэн аягандаа сүтэ цагаа уугаа сууж байгаа бол энийг юу гэж хэлдэг вэ гэхээр гендрийн хэрэгцээ гэдэг. Гендрийн хэрэгцээ. Тэрийг хангачиж болно. Тэглээгээд нэг одоо асуудал үүсэхгүй. Гэтэл тэгсэнгүүгээд нөгөө хүнээ дарамтлаад ах юм бол энэ чинь харин өөр юм болоо хөрчиж байгаа байхгүй юу? Хэрэгцээг лгүй шүү би. Өөр тийш нь мушгаа явчихж байгаа. Оролцооны тал дээр нэг юм асууж байгаа. Дайн тулаан одоо ингээл хэцүү тусгаар тогтнол одоо энэ юунд чинь ингээл асуудал гарлаа гэж бодъё л да. Орос Украины дайнд бол одоо тэдэс тэд насны ирчүүдийг шууд аваад явж байгаа шүү дээ. Тэр бол бас л эрэгтэй хүний оролцоо тийм байх хэвээр тэрэнд бол гендер ярих алдгүй юу? Тэр бас дахиад нөгөө улс орны бидний эцгийн эрхт ёсны нөлөөний юм явж байгаа. Магадгүй би үүндээ эрх мэдлэл тулгаад байгаа юм баггүй юу? Би энэ улс би энэс эрх мэдлэлтэйгээ хүн хооронд явж байгаа бол нийгмийн дотор болохоор би энэс эрх мэдлэлтэй одоо ийм анги давхрах ч гэдэг юм уу ингээд уг нь тэнцүү сайхан амьдрах хэрэгтэй байтал нэг ингээл хуваах гэдэг шүү дээ тий. За улс орны хувьд одоо юу гэдэг юм би том хүчрэхэг хүчтэй улс орн байна. Энэ жижиг улс орн байна. Манай юм ялгаа яваад байгаа. Тэгээд тэр ялгаагаа хэрэгжүүлэх гээд магадгүй тэнд дайнд очиж байгаа хүн болгон хүсэж явж байгаа юу үгүй. Албатлагаар зориудаар л явж байгаа шүү дээ. Ингэнгүүт чинь хэн дайнд явах хэвтэй? Өрчүүд баатар юм чи явах хэвтэй. Ингээ ирчүүдээ бид нэр золиослоод золионд гаргаад байгаа байхгүй. Тэгээд өвдөөд эргээд ирэхээр нөгөөд ч яах юм те. Тэр өвдөлтөө тэр сэтгэлийн шархаа эргүүлээд гэр бүлтэй гаргадаг. Энийг одоо хамгийн одоо сайн судалж байгаа жишээ гэх юм бол Австрали байгаа байхгүй юу? Вьетнамын дайны үед Австралиас тэр дайнд оролцохгүй явсан. Одоо Австралид ямар одоо сэтгэл зүйн асуудлууд үүсэж байна? Тэрийг одоо ингээ хүүхдүүдийн хооронд харьцуулаад үзэхээр өвөө нь Вьетнамын дайнд явж исэн хүүхдүүд одоо сэтгэл зүйн асуудал, сэтгцэн эрүүл мэндийн хувьд сэтгэл готрол, амиа орлолт тийм ээ. Generational trauma буюу үе тэр энднийг суулгацсан байгаа байхгүй тийм нөгөө хүмүүжлэр ирсэн байгаа байхгүй тий тэр өвөгийн сэтгэлээр үйлдэлээр одоо тэр гэр бүлийн харилцаагаар явагдаж байна гэсэн үг шүү дээ. Тэр ийм хортой үр дагавартай учраас л бид нөгөө тэгшэрхийн тухай эрэм гэж ялгахгүйгээр бүндээ сайхан амьдрах тухай яриад байгаа. Тийм гэхдээ дайнд бол
Тэг эрэгтэй гэж явна шүү. Эмэгтэйчүүд 50%, эрэгчүүд 50% гэж бас болохгүй л баг. Тэхгүй байгаа тань л да. Тэхгүй байгаа тийм. Тэгвэл бас их болохгүй л баг л та тийм. Бас Тэгвэл яг та тэгээд бас хүүхнүүд нь л хоорондоо үзэн шүү гэж ярьчихлаа. Ааж. Нөгөө талд бас та нар 50% хүүхнүүд болгоо. Хүүхнүүд болгоо. Тэгээ яг хүүсээ холихгүй үзье гэдэг байлцаа доо. Тийм амар тийм. бол яг дайд тулаан болох юм бол хизээч яг энэ гендер бол ярихгүй. Тийм ээ тийм. Яг ирчүүд л явна. Яг л тэр нөгөө Тэгэхээр тэр дайн тулаан гэдэг чинь бидний хүсдэг зүйл биш. Бид нар хэрэгтэй зүйл биш. Гүйл ах шиг. тэглгүй яах. Тэгээд нэг сонин нэртэй киноны тухай ярих гэж байна. Энэ Игчин нэр хүн гээд кино удахгүй нээлттэй хийж байгаа юм байна. За хизээ. Ой тийм үү гэж. Тийм үү. Ямар гоё. 3 сарын 5-нд та хоёрын маань нэг одоо уран бүтээлд хамтран ажилласан цаашинхэн кинод үзэгчдийн хүртэл болох гэж байна. Тэгээд энэ нэр айгүй сонь санагдлаа л та. Тэгээд Игчин нэр хүн гэдэг нэртэй кино. Тэгээд дээрэс нь өнөөдөр бид нар яг нөгөө нэг хүүсийн тэгш оролцоо, эрэгтэй нь яг эрэгтэй байх юм, эмэгтэй байх тухай ч гэдэг юм уу. Гэр бүлтэй яаж одоо хэрхэн хамтарч айдас үүсгөө амар тайван амьдрах вэ гэдэг тухай яригдж байгаа. Яг энэ сэдв дээр энэ киноны нэр айгүй сонирхолтой ингэж орж ирж байгаа байхгүй. Тэгээд яагаад ийм нэр өгсөн юм бол ер нь кино маань ер нь юуны тухай яригдах юм бол тэгээд магадгүй кино нь өнөөдрийн бидний ярилцж байгаа сэдвтэй бас хэрхэн яаж холбогдох юм болоо. Манай Хангу Pictures-ийн 2 дахь уран бүтээл Игчин нэр хүн уран сайхны кино одоо нээлттэй хавар цагт нээх гэж байна. Тэгээд энэ киноны нэрийг яагаад өгсөн бэ гэхээр одоо яг сая одоо энэ сэдвээр ярилцж байгаачлан эрэгтэй хүний санаачлах жоохон дутаад байгаа юм шиг энэ амьдралд. Санаачлагаар зүгээр санаачлагтайгаар нэг ус авчих гээд нэг их нэртэй хүнд өгчдөг ч юм уу те. Нэг яг эмэгтэй гэхдээ яг эмэгтэй хүн бол эрэгтэй хүнийг бодвол илүү санаачлагтай байгаад байгаа. Ер нь одоо энэ нийгэмд тэгэж одоо мессеж нь тэгэнгүүт эрэгтэй хүний санаачлах багтснаас болоод эмэгтэй хүн эр хүний ч ажлыг, эмэгтэй хүний ч ажлыг одоо бүхэл ажлыг санаачлагаараа хийгээд байна. Тэгээд ер нь одоо эр хүнээс тутахгүй гэдэг шиг одоо үүрэг оролцоо гэх юм уу байгаад. Тэгээд одоо сая бас ярьсан ш нөгөө хүүхэн шиг юм болчлоо гэдэг ч юм уу. Тэнгүүд тэр маань бас миний зүгээр харж байгаагаар ер нь одоо би санаачлах тутаж байгаа гэж бодоод байгаа байхгүй. Хууны нэг тийм характераас илүү санаачлах гаргаал за яшиг гэл нэг юм өөрийгөө л бөөцөлөөл нэг өөрөө л болж ивэл яах вэ гэл энэ гэр бүл дотор за эхнэр лугаа нэг ингэчээ да за энэ маань ингэж байгаа болов гэж нэг юм санаачлахаар үйлдэл хийх нь багассан учраас ер нь гэр бүлийн харьцаа жоохон юу болоод байгаа юм уу декстэт гэх юм одоо тэр нэг жинхэнэ Игчин нэр хүн гэдэг үг гарч ирээд байгаа юм уу гэсэн үднээс энэ нэрийг би өгсөн. Тэгээд манай уран бүтээлд маань бараах маань миний партнер гол дүрт тоглосон. Тэгээд санаачлахгүй ямар санаачлахгүй гэдэг юм даа шүү. Яа бүх юмыг энэ хүн санаачилдаг болсон. Одоо ёстой нөгөө нэг гендерийн нөгөө нэг л асуудал л бид хоёрын хувьд ялгаатай болохоос биш бусад бүх юмыг энэ хүн одоо эр хүний ажлыг хийдэг. Дайнд явбал би явах бах тий хаа. Би аргирийнхаа юм зөвшөөрөл тэгэхээр тийм л. Тийм тэгээд уран бүтээл гарч байгаа. Тэгээд яг энэ уран бүтээл ярьж байгаа дээр бас бараахта маш их баярлаа гэж бас хэлж байна. Юу санаачлахгүй байсан үг. Санаачлахтай. Энэ кинонд аюул санаачлахтайгаар гол дүр тоглосон тэгээд. Бурхан минь би яаж юм ер нь тэгээд аливаа уран бүтээл гэдэг чинь ёстой нөгөө нэг айдас байхгүй юу? Одоо энэ бол уран бүтээлийн айдас. Түрүүн гэр бүлийн айдас ярьж байсан бол бид нар дандаа айцтай байдаг. Тийм шүү. Уянгач гэсэн одоо жүжигч аав ээжээс нь ахуулаад уран бүтээлчд. Бид нар хийж байгаа уран бүтээл болгоо дандаа ардаа сэтгэлийн төгшөөр эмзэглэл одоо ингээд дагуулж явж байдаг. Тэгэхээр энэ кино бас сайн кино болчихосоо. Одоо ч тэгээд бүх юм нээлттэй болсон. Зүгээр сууж байгаа л өвшөөж байгаа л хэнийг ч муулахад бэлэн, хэнийг ч хараахад бэлэн, хэнийг ч угар удмаар нь доромжлоход бэлэн. Тэрэнд хариуцлага гэж байхгүй. Ийм болцсон нийгэмд бид нар бас өөрсдөө уран бүтээлээ айтайхан сайн болчихосоо гэж үнэхээр одоо айцтай байдаг. Тэгээд энэ кино маань одоо 3 сарын 5-нд нээн. Тэгэл ер нь бол одоо Украин сүүлийн дээр хотог гэдэг шиг одоо юу юуг л нээх гээд байна. Тэгээд яг энэ дээр хэлэхэд бол энэ киног зориглож хийж тэгээд ийм одоо эдийн засгийн хувьд ч тэр тэ энэ нийгмийн хувьд ч тэр энэ одоо ханхуур гэж энэ манай хоёрын одоо байгуулсан энэ pictures
ийм яг энэ эрх тэгш байдлын тухай гэр бүлийн үн цэний талаар тий үр хүүхдээ сайн сайхан явуулах талаар тогтвортой амьдралын талаар бас өгүүлж байгаа ийм уран бүтээлээс болохоор би бүр за тэгья гэж одоо баярлалаа. Канонд нь тоглосон юм да. Одоо тэгээд айцтай л байна шүү. Одоо мэрэгчлээ энэ айцыг яаж даван тоглох вэ харин. Тэгтээ айц маань бидний тархины нөгөө намтналаг тархинаас маань гарч ирдэг юм баггүй. Мэдээж энэ байгалийн хэцүү хүнд нөхцөлд ажиллавал сайн хэрэг гэж байгаа. Яг амьд тулсан хэрэг гарвал энэ маань ажиллаад бид нэр тэрийг тэрнээсээ даван туулж гарах нь тийм ээ. Гэтэл өдөр тутмын ажил амьдрал дээр маань харин байгаад байвал энэ аюултай. Хит одоо бидний стрессийн төлөвтөл шилжүүлчих чинь гэсэн үг шүү дээ. Жин гэдэг чинь. Тэгэхээр хэмжээндээ стресс бол биднийг одоо хөгжүүлчин тухайн зүйлийг даван туулуулчин хит их байх юм бол биднийг эргээд ална гэдэг байгаа байхгүй юу? Хорлно гэдэг. За харин бид нар ямар нэгэн зүйлийг сонирхож хийх юм бол энэ одоо тухны хэсгийн тархины дэлбэн ингээд нэгддэг гэж байгаа. Энийг тархины ямраан зургаар ингээд шинжилгээгээр баталсан. Тэгэхээр одоо магадгүй энэ кинонд тоглол юу гэдэг кино юм те яа тоглолт яаж тоглол би илүү хүнд хүрэх нүч гэдэг юм уу яаж дүрээ гаргуул хүрэх нүч гэдэг юм гэж бид нэр сонирхох юм бол илүү ухаалаг илүү сайхан илүү одоо хүнд хүрэхэр гэх юм уу юу гэх нэг тийм байх боломжтой юм а гэдэг юм судалгаа гарцсан. Багш маань хэлдэг байсан. Авьяас гэдэг бол сэтгэлийн эмзэглэл шүү гэж. Би сая зүгээр яг нөгөө түрүүн нөгөө айдсын талаар ярьжсэн болохоор айдс гэдэг үгээр хэлж байгаа. Бид нэр эмзэглэж л байгаа юм л да. Эмзэглэж энэ кино сайн болоосоо гэсэн үднээсээ л одоо бүхэл дэлбэнгээ одоо нээж чадсан уу юу вэ? Эмрай дахиад дотроо дэлгүүлчихсэн. Тийм амар. Сэтгэл сонирхоод. Тэгсэн л бол амжилттай болох юм шүү дээ тий. Тэр хүмүүс яагаад тэгэж их шүүмжлээл комент хичээл ил дээр хараагаад байгаа юм бэ? За яг ч. Тэгэхээр бидний эрүүл харилцаа гэдэг юм алдагдаад байгааг л харуулж байгаа. Тэрийг хүмүүс хүүхдүүд бүгдээрээ ингээ бие биендээ ингээ яг ханиач шиг тархааж байгаа байхгүй. Хүний юу ч хэлж болох юм те. Муухагаар, онцгойгээр хэлж болд юм байна. Гэтэл тухайн үедээ тэгж хэлчихэд өөрөө төрхөн зургийн тайвшрал авчих. Магадгүй гэр бүлдээ, сургууль дээрээ нийгэмд хэцүү зүйлийг тэр хүн даван туулж яваа. Тэрийгэ нэг дэлгэцний араас нэг хэдэн өгүүлбэр болгож хүнийг хараачаад хүнийг шүүмжилчээд тайвшраа явуулдаг. Тэгэхээр бид нар нөгөө эрүүл харилцаатай байснаар яах юм гэхээр гэртээ байгаа үр хүүхдтэй сайхнаар үлгэрлэнэ. Тэгээ олон гэр бүлийн тэр эрүүл харилцаатай хүүхдүүд чинь нийлээд тэр сайхан сургуулийг тэгээ сайхан нийгмийг бүтээх байхгүй юу? Тийм. Тэгээд ингээд бид нар гэр бүлдээ анхдагч дүр нь хүүхдүүдийнхаа үлгэр дуурайлна. Та хэд маань уран бүтээлчд нийгмийнхаа дүр байхгүй юу? Тэгэхээр тэр гаргаж байгаа уран бүтээлээр бусад хүмүүстээ бас сайн дурыг тэр сайн үлгэрлэлийг үзүүлж байгаа. Одоо тэгээд нөгөө ээжигээ аваач энэ аавдаа хэлээч өр хүүхдүүд ч харж шít ямар муухай юм бичсэн юм бэ гэдэг доорноос дэлдвэр хараацсан тэр нөгөө нэг хүн тэр хүнлөө ингэ бичсэн. Зарим нэгэн одоо хүмүүс бас мэдээд бичдэг байх. Зарим нь ихэнх нь бас мэддэггүй юм шиг байгаа тийм намайг хэн л харав гэж. Ингээ бас тэгж боддог юм шиг байна тийм. Гэтэл хардаг байхгүй тийм. Бүр ойрын хүмүүс ч л таныг харна шүү дээ. Яг тэгэхээр та нар хоорондоо найзууд юм шүү дээ. Энэ сошиал дээр. Тэгэхээр аль болох тэхийг зогсоогоорой л гэж одоо бас хэлмээр санагддаг шүү дээ. Одоо тэглээгээд нөгөө манай намнагийн ярьсан дээр тэр одоо яг уран бүтээлтэй холбоод сонирхоод асуухад санаачлаг гэдэг шүү дээ. Санаачлаг гэдэг одоо би яг бодвол яагаад юу н хүн одоо санаачлаггүй байд юм бол доо гэл сая бас бодохгүй. Тэгмээ нөгөө нэг санаачлаг гэдэг зүйл чинь яг эмэгтэй хүн дээр нөгөө нэг хүнийг нэг юм халамжлах төрөлхийн нэг тийм инстинкт тийм чанар бас байгаад байгаа болохоор нөгөө хайр халамж тавих ядчил нөгөө нэг үр хүүхдээ бол хувц гутлын бүрэн бүтэн өмсгчээ ханиад том уу гэдэг шиг нэг тийм зүн бас давхар байгаад ах шүү. Тэгээд энэ нэг тийм санаачлаг гэдэг зүйл төрөлхөөс гардаг тэр одоо хувь хүний өгөгдөл юм уу? Нэг бол гэр бүлийн хүмүүжил юм уу? Бид нэр санаачлагтай хүнийг бид нэр зааж өгч хүмүүжүүлж бүтээдэг юм уу? Альсгүй бол тэр нөгөө чи чухал гэж бодож байгаа бол чамд тэр зориулах зүйлээ зориулж л таараа гэл нэг тэгдэг шүү дээ. Ямар ч завгүй байсан чамд бол цаг хүсвэл гаргана. Чамд үнэхээр хайртай бол чамайг халамжлна гэдэг ч юм уу те. Чамд юу хэрэгтэй байгааг тэр хүн олоод л харчна гэдэг ч юм уу. Тэгээ энэ яг санаачлаг гэдэг зүйл ер нь бидний яг ямар одоо шинж чанар дээр гарч ирдэг юм үйлдэл юм бэ?
За хүний үндсэн төрөлхийн сэтгэл хөдлөл бол нэг хайр, аз жаргал, уур, айдас гэх мэт хэдхэн юм бэ те. Тэр санаачлагтай байх энэ төр бол суралцдаг үйл явц. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр одоо бол харьцангуй гайгүй болж байгаа. Өмнө нь бол яадаг байсан бэ гэхээр эрэгтэй амчин тэг ингээд гэр бүлийн ажлаас ингээд хүн дээр болчихж байгаа. Эмэгтэй амчин аяга аваа, эмэгтэй амчин гэрээ цэвэрлэл. Ингэнгүүт багасаа эхлээд эмэгтэй тэр зүйлүүдийг хийгээд энэ ямар чухал вэ? Ингэж бидний амьдрал явдаг шүү гэдгийг ойлгоцсон гэсэн үг байхгүй юу? Гэтэл гадуур гүгээдсэн нөхдүүд чинь тэрийг ойлгоогүй учраас ирээд билээ хоол идчихдэг, ирээд цэвэрхэн гэрт амьдарчдаг, цэвэрхэн хувцас өмсчдэг нөхдүүд чинь тэрийг ойлгохгүй. Тэгээд ингээл байж хат би болчдөг зүйл биш юм уу? гэдэг байдлаар боёо тэрийг олж харж чадахгүй байна. Олж харж чадахгүй байгаа юм чинь санаачилж чадахгүй байна, санаачлахгүй байгаа юм чинь хийж чадахгүй байна гэсэн үг байна шүү дээ. Тийм учраас нөгөө жишээлбэл сүүлийн үед Италид нөгөө хөвгүүд гэрээ ажлаас их хүн дээрх боллоо гингүүтэй юуных нь хөдөлмөрийн хичээл гэж байдаг шүү дээ тий. Тэрэнд нь өөрөө өөрийгөө одоо кэрлэх, өөрөө өөрийгөө арчлах гэдэг хичээл оролцсон байхгүй юу? Хувц угаалгадаг, эндүүдүүлдэг, хоол хийлгдэг систем рүү сургуулийн системд нь оруулаад ирчихэж байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө хэн их ачаал үүрч чинь, хэн их тэрийг хийж чинь, тэр хүн нь ачааг үрээ зүтгээд байна. Тэрийг мэдэхгүй оролцохгүй байгаа нөхдүүд чинь тэрнээс чинь хоол яваад байна. Ингээд нөгөө гэр бүлийн асуудал үүсдэг. Тэгээд айгүй мундаг халамжтай байжгаад халамжлахаа болчдөг ч юм уу, санаачлаг гаргахаа болчдөг энэ төр бас үйлдэлүүд гэр бүл дотор байгаад байна шүү дээ. Одоо юу гэдэг мэдгүй киног нь үзээгүй болохоор мэдгүй л яана л да. Эхлээд энэ хүн чинь бас санаачлагтай байгаа өөрөө ч авч суус юм шүү гэж бас бодчих واخгүй тийм. Ер нь юу нөгөө нэг хоёр шилжтэй нөгөө гээд эн чинь бас хайрын нүдний шлээ зүүцэн байсан байхгүй тэр чинь. Тэгээд ийм бас юмнууд бас цаана ингээд яг харахад санаачлаггүй эрэхтэй гээл дүн тавьчихж байгаа болохоос ш яг анх энэ харилцаа эхлэхэд бас ямар байсан ингээд үзүүл арай өөр одоо сэдв гарч ирэх байх гэж бодоод тэгмүүд анх за одоо бид нар өөр хүүхдээ ингээд айгүй мундаг санаачлагтай хүн болохын тулд тэрийг зааж өгд юм байна. Тэрийг одоо туслуул зурх юм байна. Ямар чухал вэ гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй юм байна. За ингээд бидний ирээдүйд ихнэрээ хайрлж халамжилдаг ч юм уу тэр хийж байгаа ажлыг нь чухал гэж ойлгодог учраас санаачлагаараа хийдэг тийм хүнийг бүтээж болох нэ. Гэтэл яг хосын харилцаан дээр анх айгүй итгэх зүтгэл гаргаад айгүй санаачлагтай байсан хүн маань болчлоо. Нэг мэдсэн чинь л тэр айлын ихнэр ч байдаг юм уу? Тэр айлын нөхөрч байдаг юм уу те бүх юмыг л хийдэг. Одоо хүүшээ нэг кино үзье л да, хүүшээ ингээл да, жиптээр одоо нэг оронд ороогүй сар болчлоо штэ. Одоо нэг хийл да ч юм уу те мэдгүй. Гэх мэтчлэн олон одоо асуудлууд гарч ирдэг. Энэ тэгвэл яг одоо яагаад гинт тэр санаачлага өөрчлөгддөг вэ гэх юм уу? Хэд их ачаалчаар хүн чадхаа ойлоод өөрчлөгдөж болно, даахаа ойлоод гэсэн үг шүү дээ тий. Эсвэл энийг нь хийж байгааг дэмждэг, урамшуулдаг тийм ээ. Энийг хийснээрээ манай гэр бүл сайн сайхан байх шүү гэдгийг мэдрүүлдэг зүйл байхгүй бол бас үнцнээ ойлгохгүй тийм. Тэгэхээр хугацаанд дуусчих шүү дээ. Харин Кэр хэрэгтэй шүү дээ. Эргээд тэгэхээр нөгөө харилцсан ойлгоод хамтраад бас үнэлэх ёстой үнэлгээг нь тэр хүнд өгөөд тийм ээ урамшуулдаг, дэмждэг байгаад ингээд магадгүй одоо болохгүй чадахгүй ирвэл нөхдөг нэг нөгөө нөхдөг байж иж бид нэр цаашаа явах нь байна л да. Тэгэхгүй бол энэ угаасаа л хийх юм чи энэ угаасаа санаачилтын юм чи ингээ байлгаад хахаар тэр зүйл чинь хэмжээтэй. Тэгээд дэлхий болоод унаа эсвэл өксөл төрхөө болоод шавхагдаад дуусна гэж. Та хоёр яг яасан. Та хоёрыг болохоор яг яасан. Одоо бид нар чи яг нэг хурц хэсгээсээ эхэлдэг байхгүй юу? Гэхдээ нөгөө нэг 2 жилийн харуулах юм бол киноч олон ангит кино яа. Хэцүү анги гэдэг шиг тий. Чин нэр хүн 1-р анги гэдэг 10 ангит кино яа. Тэгж ижил ойлгох. Тэр шууд өндөрөөс салтаас эхэлж байгаа. Тэгээд яг тэрний уртл нь одоо юу байсан бол тий тэр бол нэг тийм чухал биш зүгээр яг тэнцэнс үсэл тэгэл проблемд үсээд ингэ явчихж байгаа. Тэгэл Тэгтээс киногоо гой нөгөө эн чинь бас салалт гэдэг бол нэг тийм амар зүгээр нэг энгийн сэдв биш шүү дээ. Ер нь бол амьдралын хувьд маш хүн сэдв. Гэхдээ бид нар тэрийг инэдмэр хийж байгаа учраас инэдмэр драма. Тэгэхээр маш өндөрөөс эхэлж байгаа биз. Тэгэхээр бас ингээд эмзэглээд байгаа байхгүй айдас биш. Тэр өндрийг яаж авч цаашаа хөвөрдөг болоо. Тэгээ хосууд манаас үзэх юм бол нэрэл одоо юу гэдгийг инэдмэр ирж байгаа ч гэсэн тэр чинь ёгтлол нэг ямар нэгэн санаа дуурж байгаа шүү дээ. Тэгээд нэрэл
Тэ чи ийм юм дутуу байсан юм шүү дээ. Одоо бид одоо энэ их чинь эр хүн гэдэг өөрийн сайхны кино магадгүй барыг төгсгөлийн харуулсан ч юм уу. Ингэсээр одоо ийм байдал хүрэн шүү гэдэг ч юм уу. Тэрийг маш гоё найрсгаар, инээдмээр хөнгөхнөөр харуулсан учраас бас одоо нийгэмд гэх юм уу гэр бүлүүдэд хосуудад маш гоё үзэхэд таатай кино байх гэж бодож байгаа тий. Одоо яг сая хэлж штэ ингээл нөгөө явсаар агаад шууд ингээ өндрөөс эхэлж байна гэд бидний яг харилцааны хамгийн өндөр зүйл бол салалт юм байна л да тий хамгийн өндөр нь тэр үнтэй хамт байха болийг шийдэд явж байна гэдэг чинь тэр харилцаа тэр чигтээ нуруу унаад дуусж байгаа учраас тэр бол ингээд бидний хамгийн өндөр цэг байгаад байгаа байхгүй ингээд өссөөр агаад тэгэхээр тэр цэгээс шууд эхэлж байна. Гэхдээ ингээл одоо харилцаагаа эргэж харахгүй бол тэр хамгийн өндөр цэг дээр очдгий шүү гэдгийг нь хэлж байгаа гэж. Тэгэхээр тэр цэг дээр очихгүй байхын тулд бид нар юу хийх ёстой юм бэ? Одоо жишээ нь санаачлагтай байсан хүн маань магтуулахгүй байснаар ч юм уу, үн цэнээ мэдрэхгүй байснаар тэр гэр оронд би хэрэгтэй юм байна, би чухал юм байна гэдэг тэр юмыг одоо мэдрэхгүй байсараа санаачлах нь болчингууд бидний одоо алдаад байгаа нэг зүйл нь за энэ юу н бүтггүй нөхөр юм байна. Салъя гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр буцаагаад нөгөө үнийг татаж оролцуулж санаачлагтай болгож инхийн тулд ер нь юу хийх хэрэгтэй вэ? Зааж байгаараа яг энийг мэрэгжлийн хариулт сонсохоос эхлээд төрүүлээд гурлаа өөрсдийнхөө саналыг хэлээ. Тэрний дараа мэрэгжлийн за ер нь зөв юу зөвхөө гэдгийг энэ чинь бас гурван өөр үнцэг гарч ирэх магадгүй байхгүй юу? Хүмүүний л бодлоо. Яа надраар би их юм. Аюу гой хариулт сонсох ч юм. За тийм айгуу хуглаа сонсон ч нөө. Яг амьдралыг ингэж боддтой. Гэр бүл болсон бол ерөөсөө хайр итгэл тэгээд төвчээр гэсэн ийм гурван юм дээр л одоо бас л энэ амьдралыг цааш нь авч явах болов гэж боддоо шүү дээ. Тийм учраас хайртай бол мэдээж хайртай болоо сууж байгаа тий. Тэгээд мэдээж итгэдэг болоод орой өтөж явуулж байгаа тий. Тэгээд мэдээж олон янз бүрийн проблемууд гарна тэрэнд бас нэлээд тэсэж тавьчихна. Тийм. Тэгж л одоо энэ амьдралыг давамт болгоо. Тийм учраас яг энэ гурвын үнэхээр хайртай тэг итгэдэг юм чинь тэсэд тэр хүнийг эргээд анх учирж исэн тэр үе рүү наваачих ийм ухаан л хэрэгтэй байна. Тэр хүн тийм буруу зүйл хийгээд байгааг нь төвчээд өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Яагаад ийм байдалд би бас оруулчихваа гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу гэж бодож. Энэ надтай холбоотой гэж болно шүү дээ. Уусаа холбоотой шүү дээ. Уусаа харилцаа уусаа зөвхөн нэг хүнээс шалтгаалж байх. Тэр хүн чинь гинт ингэ байжсэн. Стол ямар нэгэн аваад орчоогүй л тий шүү дээ. Ер нь бол тийм учраас тэгээ өөртөө холбоотой шүү. Тэгэхээр бид нар өөрсдөөсөө эхлээ хайгаад энэ гэхдээ айгүй хэцүү баг. Залуу асуудад бол энэ ер нь насны л одоо амьдрал үзэж туулснараа ч гэдэм үү те. Ядаж 30 гарсан хүн 20 дөнгөж гарч байгаа залууг бодох юм бол 10 жил хомс илээсэн илүү явж байгаа. Тэгэхэд амьдралын олон зүйлийг үздсэн байдаг баг. Тийм учраас 40-тэй хүн бол арай нэг өөрийг бодох байх 30-таагаас 20-тоогоос бол даблдчих тий. Тэгэхээр олон нөгөө аав ээж эмээ өвөө гэдэг шиг хайртай хүмүүсийнхаа сургаал амьдралаас тэр 20 эдгэн настай хүн ямар проблем болох вэ гэвэл бүр шууд мэрэгчлэлтэн дээр очихоос эмээ гэдэг үйл эхлээд шууд тийм хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй юм бол. Би ингэчлээ гэхэд тэр хүмүүсийн амьдралд магадгүй тийм кейс гарч ирсэн байгаа. Тэрийг бас яаж даван туулсан хэлж үгүй шүү дээ. Эрэл хай төвчээр хэрэгтэй. Амьдрал бол төвчээр шүү дээ. Бид багаас ахуулаад төвчдөг. Идж болохгүй шүү дээ чи наатаа. Болдоо айлын тавган дээрээс чихэр идмээр л байгаа шүү дээ. Төвчин. Сурмааргүй зүгээр л гоё унтаал идээл тоглоол ингээд баймаар сураач чи. Сурахын тулд та оройжонго хүрдээ цэжлэл төвчээр төсвөр үзтэй энэ. Амьдрал бол төсвөр төвчээрийн туйл байх хэрэгтэй шүү дээ. Ер нь бол зүгээр бүр ингээд бүр амар хэтрүүлж ярих юм болол тий. Тэгээд мэдээж олон гомдолтой гомдоож байгаа үйл явдалтай тааралдна. Тэрэнд бохимдал ингэх юм бол зүгээр ингээд зүрхээс хийчихэл ингээд явж байгаа. Тийм эрентэй л адилхан болно. Тийм учраас тисэх хэрэгтэй. Гэхдээ тэрийг тисээд дотроо байлгаад авах биш гаргадаг байх хэрэгтэй. Би бол ингэж л бодож байна. Зүгээр яг энэ одоо яг мэрэгчлэнгээ ярихаас өмнө бол
Тэснээс ярин донд сонсно. Ямар нэгэн аваар асуулт орчихгүй л бол гинэ. Манай кинон дээр аваарт орчдөг байхгүй юу? Нөгөө хүнийх нь бас санаачлах гэж ярьж байгаа хөө. Тэгэхээр бас над руу бас их буруутгал өгөөд байгаа шиг байна. Үгүй аваар орчуул гэдэг чинь одоо хэтрүүлж хэлж байгаа л да. Тэгэх юм бол хүн бас нэг өөрчлөгдөж магадгүй шүү дээ, тий? Өөр хүн болж магадгүй. За чи яах юм? Чи яах юм? Одоо нэг өдөр ингээд нэг өдөр ч яах вэ? Ер нь ингээл ирэх мах чааг бүр ерөөс тоохоо байлаа дэрвэл чи одоо яах вэ гэж тий. Нэг юмтай болцлоо гэж шууд бодлоо. Чамаа бүр өөр тоохоо байвал чи одоо яаж тэр үнийг буцаагаад хизээш тоохоо байхгүй л дээ. Ягаад гэвэл би нөө юм хийгээд идэг болохоор ерөөсөө тоохоо байдгүй маа гэх. Яг одоо ингээд салалт би санаачлаггүй болцсон ч гэдэм үү те салаад сэтгэл нь хөрцсөн ч юм уу тэр хүн ер нь одоо ямар нэг юм өдөр болгоно нөгөө гурилтай шүлэгдээл ахаар уудэн штэ ер нь гурилнаас уудэн залхан те ингээд өглөө гараал ингээд яг л нэг юма давтаал байвал нэг л юм байгаад байвал угаасаа хүн л юм чинь уудэн штэ тэгэхээр тэр нэг юм уудах сигналыг л яг хайрыг унтрааж болох юм шиг байгаа ер нь ингэж нэг юм намжуулж байнгын тэрийг гоё усалж ч юм уу те нэг юм тэр нэг юм хүний догтлох мэдрэмж байдаг штэ тэр догтлыг ер нь ингээд нэг таслахгүй л байлгаад ах хэрэгтэй юм шиг байгаа. Ер нь нэг тийм яаж л бол яаж болж штэ те хосууд хоорондоо ярилцаад одоо ямар л юмар байна уу нэг тийм анхны нэг тийм нэг руугаа харсан нэг тийм догтлол төрсөн тэр мэдрэмжүүдээ л таслахгүй нөгөө ус цэцгийг байнга услана гэдэг шиг хайрыг бол байнга тэгэж авч явж юмар юм шиг байгаа. А яг нөгөө ойлголцол нөгөө санаачлах тал дээр болохоор хайр гэж юу вэ гэсэн чинь надад төсвөр юу гэсэн чинь би болохоор хайрыг яг юу гэж хэлэх вэ гэхээр хүлээн зөвшөөрөл юм болов уу гэж би боддог байхгүй юу. Ер нь нөгөө хүнийхээ алдаагийн ч одоо аль алийг хүлээн зөвшөөрөх энэ хүн угаасаа юм гэдгийг яг тэр хүнийг байгаагаар нь харах гэдэг юм уу. Тэгэнгүүт одоо нэг тэгэл нөгөө нэг хичээл зүтгэл гээл тэгэхэд чинь тэр санаачлага тэр хүний төлөө бас нэг үйлдэл гаргах хэрэгтэй байгаа шүү дээ. Тэр тэгжээж нэг тийм санаачлага алдахгүй тасрахгүй байх юм болов гэж бодож байна. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч өөрийгөө хайрлах ураатай Oxy брэнд. Сэтгэл санаа тавгүй ягаад ч мэдгүй хаанаас ч юм гарч ирээд ханилж барыг мэддэг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг нь хүсэл тэмүүлхийг нь хамгийн сайн дэмждэг нэгэн. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л үед үргэлж дэргэдэн байдаг. Миний хамгийн татны найз. Одоо би яхав зүгээр төсөөлж байгаа байхгүй яг одоо манай нэвтрүүлгийг хүн гэдэг штэ тэгээ нэм яг нуруу өвдсөн ч юм уу юу чи ингээ өвдсөн бахад хэрвээ таны нуруу өвдөживэл гэх юм уу нэг тэрийгээ ингээд нэг юм эмчилгээний тул тэр яриаг илүү сонирхож сонсдог ч юм уу те тэгэхээр яг одоо зүгээр үнэхээр гэр бүлийн харилцаа нь эхнэрэлтэйгээ ч юм уу нөхөртөөгөө ч юм уу ойлголцоход хэцүү болоод аль хизээний хин нэгнийхэн санаачлага унтарсан үнэхээр өөрөө бас тэр гэрт ганцаараа зүтгэсээр агаад туйлдсан хин нэг сонсч илоо гэж бодоход л яаж засах вэ гэдэг дээр илүү төвлөрөх юм бол тэр хүмүүст одоо энэ яриа маань аяг үр дүнтэй байх юм болоо гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр нэгсэндээ аль хизээний тэр хайрыг усалж чадаагүй болцсон байгаад байна тий. Нэг бол ингээд аль хизээний бас төсвөрөө алдах гад байна тий. Тэгвэл одоо юу хийх ёстой юм бэ гэдэг нь аягүй чухал юм санагдаад. Тэг яг зүгээр би зүгээр ингээд төсөөлөө бодонгууд хэрвээ миний одоо хамт байгаа хүн үнэхээр санаачлаггүй юм болцсон бол дийлэн хэмгтэйчүүдийн хамгийн ихэнд гарах зүйл бол ингээл үглээд л яншаад л эхлэх баг. Тэг бид нар тэрийг юу гэж боддог вэ гэхээр чиний төлөө юм хэлж байгаа бол чамайг хайрлаж байгаа хайр байгаа л гэсэн үг гэдэг нэг тийм юмтай. Гэтэ үнэхээр ч гэсэн үйлдэл яг тэгж л гардаг. Нөгөө айгүй олон чамд хайртай шүү, чимэнд дулаахан хувцлаараа өвдөж зодорх юм өдөрхөө гэдгийн оронд ухаж гайвалав гэдэг хоёр хүү үгээр тэрийг илэрхийлдэг гэдэг шиг те. Тиймэрхүү байгаад идэг. Тэгэхээр тийгэж улам тэр хүнийг одоо унтраахгүй тулд аль болох зөөлөн байх л ёстой юм болов уу гэж одоо бодож ин л да. Хэрвээ би юу хийх байсан бэ гэвэл яг түрүүний бас яг бараах хэлдэгтэй адилхан илүү төвчээртэй байгаад илүү зөөлөн байгаад тэр хүн чинь одоо ингээд амар удаан ингээд бухарцсан айгуу дургу байжсэн гів гинтхэн л гэхгүй штэ. Тэгэхээр тэр хүнд ч гэсэндээ бас буцаад итгэвтэй, буцаа санаачлагтай байхад цаг хугацаа хэрэгтэй учраас тэр цаг хугацааг нь өгөөд тэр ирээрээ би зөөлөн байх хэрэгтэй болвол гэж бодож байна.
Тэгэд одоо сэтгэл зүйн талаасаа ч юм уу зам байдлын талаасаа одоо үзэх хэрэгтэй. Тэрнээс гадна би зүгээр ингэж бодлоо л да сая. Хөндлөнгийн одоо зүйлүүд дээр бас нөлөөлүүлэх хэрэгтэй. Уулзалтан дээр хамт очдог ч байт юм уу. Нэг бол гэрийнхаа тавилгыг өөрчилдөг ч юм уу. Юм ер нь бас жижиг юмнаас өөр болж магадгүй шүү дээ. Харилцаа гэхээс илүү өөр бусад орчим юм аа тий. Тэ нэг өөр газараа хоолны ширээгээ тавиад эдсэн чинь сонин санагдаал ингээл байх ч гэт юм уу тий. Нэг бол аяллаар явдаг ч юм уу. Гадаад аял гэхлээр л үнтэй гадаад биш шүү дээ. Зүгээр дотооддоо бас тий хойлох нь аялж болно шүү дээ. Тийшээ нэг яах гад нэ тэр. А тэгэд нэмэргүй бол харин яах вэ? Тэгэд нэмэргүй бол дэвтэр үзэнгүйс гарах. салах уу одоо яа. Үнэхээр одоо энэ яагаад ч марсан. Одоо яах вэ? Ууслаа зөөлрлээ. Одоо тавилгаа хүртэл өөрчилж Яах вэ? Гадаад явлаа. одоо аялалд явлаа. Явлаа. Тэгвэл нэг эмнэлэгт үзүүлэх үү? За хэдүүлээ энэ ярьсан зүйлээ ингээд нэг 3 төвшөнд хуваачна. За эхнийх нь болохоор ноон гэж ойлгоно. Энэ үед бол тайван асуудлууд арай гайгүй. Ийм үед бол аль болохоор тэр номоногийн хэлдгээр болцох, тийм ээ, хоёулахнаа хамт цагийг өнгөрөөх, шин зүйлүүдийг туршиж үзэх гих зэргээр ийм харилцаагаа усалсан юмнууд. Тэгээ санхүүгийн хувьд яаж одоо доктортай байх вэ гэдэг юм уу, тийм. Эсвэл гэр бүлийнхаа үнэт зүйлүүдийг илүү яаж сайн сайхан байлгахгүй гэдэг тухай тэр ногоон хэсэгтээ ажиллаж ивэл гэж. За асуудал үүсэл дин эхэллээ буюу шар хэсэг болоод эхэллээ. За энэ үед бол аль болохоор эхлээд өөрөн дээрээ төвлөр гэж байгаа. Би ямар байна? Өөр дээрээ төвлөрөөгүй шууд чи тэгээд энэ гэвэл эн чинь ингээд зөрчил болон хурцтан дайм болох юм баггүй юу? Тэгэхээр өөр дээрээ эхлээд нөгөө хоёр хүн тустай өөрсөн дээрээ байгаад аль болохоор ойртох гэж үзнэ. Ойртохдоо яах вэ гэхээр юм ярих бол нэг тийм чухал биш гэж байгаа. Биеийн хилэмжээр ойртох, зөөлөн харах, хажууд нэг тайван тухтай суух, хамтдаа нэг цайгаа уух, хоолоо идэх, хамт нэг хөдөлцөө талхах ч гэх юм. Ингээ биеийн хувьд бид нар ойртох хэрэгтэй байна. Зурагт үзэх тий. За ингээд биеийн хувьд энд арай нэг тайван хайтаахан таатай мэдрэмж аваад эхлэхээр дараа нь бид нар ярих боломжтой болдог байхгүй. Тэрнээс биш энд ингээд харахаар л зүрх савлаал ч юм уу тий, харахаар ингээ хэцүү байгаад хахад тэнд ямар нэгэн яриа өрнөн ойлголцол үүснэ гэдэг чи хэцүү байхгүй. Тэгэхээр эхлээд биеийн хувьд таатай байгаад ойртох гээд үзнэ. За тэгээд тавьширсныхаа дараа нөгөө асуудал үүсээд байгаа юм аа. За хоёлаа яах вэ? Ярилцсан. Хосууд ихэнхдээ асуудлынхаа хоёр талд гарчдаг. Тэгээд ингээ хоёр бинлүүгээ ингээ зөрлөлтөд идэх гэж. За харин яавал зүгээр юм бэ гэхээр асуудал энд байгаад бит хоёр энд байх хэрэгтэй байхгүй. За энд ийм асуудал хоёлаа хамт ингээд байна. Яах вэ? Би юу их үү, чи их үү, хамтраад юу их үү? Ингэж уган давал бид нэр арай хайтах нар давах боломжтой гэж үзнэ. За шар үеийг бол нэг ингэж давах гээд үзнэ. За улаан буюу асуудал бүр хурцдсан, салах дээрээ тулцсан, магадгүй одоо энэ зүрийн асуудал үүссэн болвол ямар асуудал вэ гэдгээс шалтгаалаад бас шийдлүүд өөрөөр. Хүчрхэл байгаа үед, амнаас эрүүл мэндэд нь аюултай байгаа үед бол ерөөсөө хуулийн тусламж, мэрэгчлэнүүдийн тусламж аваа л гэж л. За хүчрхэл нь одоо амнаас эрүүл мэндэд учруулах охирол нь гайгүй байхад хоёлаа мэрэгчлэлтний тусламж буюу нөгөө гэр бүл судлаач ч юм уу, сэтгэл судлаач ч юм уу, магадгүй нэг хүн нь согтруулгундаа хэрэглээд, хар тамхи хэрэглээд, эсвэл одоо сошиалд донтоод ч гэдэг юм уу, ингээд зан үлийн асуудал байгаа бол тухайн тэр зан үлийн одоо эмчилгээ үйлчилгээнд нь явах ч гэдэг юм уу. Ингэж явна. Нэг юмыг бид нэр ойлгоно. Хэрвээ би хүсээд миний хааны жил ийм байгаа, би үнэхээр энэ хүнтэй би цаашдаа амьдрмаар байна гэж хүсэж байгаа тохиолдолд нөгөө хүндээ санал тавьж болно бид нэр. Үгүй хоёлаа нэг юм явах уу? Хоёлаа нэг сургалтанд хамт суучих уу? Асуудлаа шийдэх үү хүсэж байгаа үедээ. Тэрнээс биш ямар ч хос эцэг эхийн үүргийг гүйцэтгэхгүй. Хүүхдэд дагуулад чирээд шүдний юмч орж байгаа юм шиг, хүүхдэд дагуулад багштай очиж уулзах байгаа юм шиг тэгж бид нэр өмнөөс нь тэгж ачааг үүрэхгүй. Эцэг их биш бид нэр хин бэ? Хос байхгүй юу? Хос гэдэг чинь юу? Хос гуталтай хос багна. Хос. Гэтэл эцэг эхийн үүрэг гүйцэтгэл нэг нь тэргүүлэл гэдэг юм уу? Ачаалал эхлэх юм бол энд ингээ өөр дүр яваад эхэлж байна. Өөр үүрэг яваад эхэлж байна. Энэ болохгүй болж байна. Тэгэхээр энэ ямар төвшөнд бид хоёрын харилцаа байна гэд нэг ялгах гад үзчих. Би хамгийн энгийн л жишээнүүдийг өглөө. Тэгээд гайгүй байгаа бол ярилцдаг, хөгжүүлдэг, асуудлыг хамтдаа шийддэгтэй төвлөрчих.
хэцүү зүйлүүд тохио үсээд эхлүүл аль болохоор тийм ээ ойртох гээд үз, хамтрах гээд үз, өөр асуудалтай болсон бол ер нь бол мэрэгжлийн үн рүү л хандвал. Гэтэ мэрэгжлийн үн рүү хандахдаа хин маань хүсэж явах хэрэгтэй байх юм шүү дээ. Тэр хос хоёр хуйлаа тий. Засах үүрэг нэг гүйцэтгэхгүй. Тийм байна. Манайхан дээр бас айгүйх анзаарагддаг юм байгаа аахгүй тий. Одоо найз нөхдийн ярианд ч гэсэндээ би бүр сэтгэл зүйчдэр очие гэж хүртэл хэлэхэд бүр үгүйгээд байгаа аахгүй гэдэг ч юм. Тийм байгаа шүү дээ. Тэгээ би бүр ингээ хүчээр авчичоод тэгэхэд ерөөсөө юмаа ярьж өгөхгүй байгаа аахгүй. Би энэ харилцааны төлөө би ингэж чийж хахад ингэж байгаа аахгүй намаа гэдэг ч юм уу тий. Тэгэхээр тэр бол уусаал буруул байна л гэсэн үг юм л тий. Тэгээ одоо тэгээд мэдээж яг нэг үзэж байгаа үзэгчд маань яг ийм асуудал хэрэгтэй байгаа гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэнгүүт за магадгүй өөрөө эмэгтэй хүн бол ер нь энийг төрүүл санаачлах нь бол 195% байх гэж би боддог байхгүй. За эмэгтэй хүн за сэтгэл зүйн зөвлөгөө авъя, гэр бүлийн сэтгэл зүйчдэр очие гэж бодоод нөхөртөө хэлэхэд нөгөөх нь үгүй гэнэ. За үгүй гэх хүнийг тэр хүн яагаад үгүй гэдэг. Тэгэхээр тэр хүнийг яаж наашлуулах вэ? Гэтэ дөрөв бараах ч одоо бүр хинд ч хилдэггүй юм байдаг мэдэг гэл бас ихтэй хүмүүс чинь тийм харин одоо бараахаас асуух нь зөв юм байна шүү дээ ер нь. Одоо ингэ юугаа яг хилдэггүй яаж шүү дээ. Гурван эмэгтэй гэж би чинь. Хүмүүс минь над тастаараа ирчихсэн. Та гэхдээ яагаад тэгдэв сонио? Би энийг агуу ол эрэхтэй өнө сонсч. Мэдээж яхаа нөхөр талаас нь дургууд одоо юу гэдэг нь те бас их нэртэй гомдсон ч юм уу бас те ингээд арайчтайгээ ботцсон юм байж байгаа. Гэхдээ энэ талаас сэтгэл зүйн зөвлөгөө авъя хоёлаа гэхэд үгүй очихгүй гэдэг хүн яагаад хэлэх вэ? Зүгээр эрэгтэй хүмүүст бол энэ гэр бүлийг авч явна гэсэн бүр цаанаасаа одоо мэдгүй одоо миний үе дараагийн дүүнэр ч гэсэн бүгдээрээ яг тийм боталтай л байдаг. Одоо бид нар тийм боталтай болохоор бидний үр хүүхдүүд ч гэсэн бүр бас л яг тийм боталтай л бас цаашаа яваад байж магадгүй зүгээр одоо нөө зэт үеийнхэн ч арай өөр болж байгаа учраас тэдний үеэс гайгүй зөв ирчүүд бол юмаа нуухгүй бас ингээ хамаагүй ярддаг мардаг болчих магадгүй. Бидний хувьд бол бид нар дотроо маш олон юм агуулж бодож явдаг шүү. Энэ дэлхийг хүртэл өөрчлөхэнсэ гэж бодож явдаг ч ирчүүл байгаа. Өөр газар дахиад дэлхийг бүтээхэнсэн гэж бодож явна. Энэ гэр бүлээ доктортой тэгтээ хэний ч дор оруулахгүй гэж бодож явдаг байхгүй ирчүүд. Тийм учраас юу хийх вэ? Яавал одоо дутагдал ачигдалгүй аятайхан гэж одоо амьдралаа цааш нь авч явах уу гэж ингэсэн бодлууд л одоо энэ дотор маш их хэрэглэнэ. Тэрнээс болж ихэнх одоо монголчууд монгол эр хүний жудаг алдагдаж нэгнээсээ хулгай хийх, худлаа ярих, сайхан амьдрчи үнэн зөвөр амьдраад ингээд хөдөлмөрлөд явъя гэж яхад хүртэл гай болж байгаа хүмүүс надад байгаа байхгүй. Миний нэр хүндэд алдах ажлууд хийлгээд би тэгтэл итгэл сэтгэлээ 100% өгсөн байдаг. Би хизээж тийм болно гэж бодохгүй. Би чин сэтгэлээсээ бүр би үр хүүхдэд агуулад хүртэл одоо ингээд тэр хүний ажилд тусалж явдаг байсан юм үе байхад хүнд гай болсон маш олон хүмүүс бас энийг юм чин байд юм байна. Тэгжээж л нийгэм оршдог баг. Тэр дундаас яаж гарах уу гэж бас дахиад бодол орж ирнэ. Тэнчнээс би яагаад ийм байдалд орчвоо? Би ямар адгийн эр хүн бэ гэж хүртэл бодол орж ирнэ. Би энийг өөр хүүхдтэй ярих юм уу? Гэр бүлтэй ярихгүй шүү дээ. Ээжийнхаа санааг зовооч, аавынхаа санааг зовооч. Муу ядарч яваа ах нар хүртэл одоо ядарч яхад нэрмээс болоод яах вэ? Та нар зүгээр үдсэн бол сая 25 оны сүүлд гарлууд инхагийн тоглосон. Инхаал гэдэг нөгөө тийм. No other choice. No other choice. Тэр бол өстой яг тэр гүрийг л байгаа. Тэр кино шүү дээ. Ерөөсөө. Тэр кино бол бүр үнэхээр яаж энийг бодож олсон юм бэ гэмээр одноо өөрөө найруулагч болохоор алга ташиж байгаа байхгүй юу. Бид хоёр кино театрт үзсэн л дээ. Тэгтээ кино театрт бид хоёр алга ташаагүй л дээ. Дотроо ташиж байгаа байхгүй. Бид нар яагаад энийг бодож чадсангүй вэ бараа гэд одноо гэж бид хоёр үетэй. Бид нар шөөл одоо бодмоор л юм те. Харин ч ой уран бүтээл хийхэд бол нэр олон сэдв агуулгууд байна. Тэр эр хүний одоо бүх юмыг тэр кинон дээр гаргацдаг байхгүй. Тэр киног үзээрэй тэгвэл тэ бас ойлгохыг ирчүүд яагаад гэдгийг ойлгохыг хүсчээвэл тэр киног нөөдөр choice-ыг үзээрэй л гэж одоо хэлмээр юм да. Би тэрийг гарсанд маш их баярлалаа шүү дээ. Олон хүний дотроо хэлмээр одоо өстой хашгичмаар гэж ярьдаг болсон шүү дээ. Тэр зүйлийг гаргаж ирч чадсан кино гэж боддог.
Тийм тэгэхээр нөгөө эцгийн эрхт ёс маань эхнээсээ тэр дайн дулаан баатарлаг үйл гэдэг тэр түүхэн юмнууд чи эрэгтэй хүнийг ингээд баримл шиг болгоцсон гэдэг байхгүй. Тэр бол арилгахгүй юм биш үү те. Ингээд хүчтэй авах хэвээр, би нэр хүндтэй авах хэвээр. Би бүхний өмнө ингээд юу ч болоогүй юм шиг дотроо унжсэн ч би юу ч болоогүй юм шиг байх хэвээр. Надаараа угалж штэ. Яа. Тийм биз дээ аа. Тэр амир. Тэгээд энэ болгон чи эцэст ямар үр дагаврууд гаргаж байгаа юм гэхээр өөрөө тэр хэцүү зовлонгоо дааж явахгүй явж гаад одоо бусдад хүч хэрэгэлдэг ч гэдэг юм. Арх хэрэгэлдэг ч гэдэг юм уу. Дааж явахгүй явсаар агааш зүрхний шигтээс болдог, гинт харавдаг ч гэдэг юм. Яагаад ирчүүд маань эмэгтэйчүүдээс 9 насаар бага наслаад байгаа юм те дундаж наслалт нь Монголын статистик харахад. Тэгэхээр тэр болгоныг энэ дотроо ингэж бодож шаналж ганцаараа тэрэнд баригдаж зүтгэж явж хаад үр дагаврууд нь тэгж гарч ирж байгаа. Одоо намайг хайрлаач та гурав. Хайчих юм аа. Тийм болохоор тэр нөгөө side effect нь дэргэд байгаа эмэгтэй хүндээ нөлөөлөөд тэгээд ингээ нөгөө доторхыг нь уудалж чадахгүй ингэж чадахгүй байнгут чинь тэнцээ алдагдаад байгаа үүрэг ролыг хоёр хүн ингээд ачааллаад ирээд тэгээ ерөөсө тэр чигтэл гэр бүлийн хоёр хүний хамтдаа яг ижил тэгш үүрэх хэрэгтэй байсан бүх юм л гачуудаал нэг нь нөгөө нэг их чин эр хүн болоод гэдэг шиг ингээл нөгөөх нь тэнцээ айгүй олон имзэглэл юм байдаг хичээгээд байдаг ингээд байдаг гэтээ тэрийг ярьж чадахгүй учраас буглааддаг буугалчингуутлаа дэрэгт хүндээ хаалт тавьчихдаг гэдэг ч юм уу ингээл ийм асуудлууд л үүсдэг юм байна. Нэг туршлага байна. Эрхмээ чинь бас анх амар тийм дуугүй юм байсан байхгүй юу? Ер нь юм ярьдаг. Амар тотгошоо. Угаасаа нөгөө юу гэдэг штэ нөгөө яг би хүний нөгөө big 5 гэл нэг төрөлхийн өгөгдөл ямар зан чанартай хүн бэ гэдэг чинь тэр нь угаасаа интроверт хүн байхгүй юу. Тэгээд одоо амар яриа. Өөрчлөгддөг юм билээ. Өөрчлөлдөг юм бэ. Өөрчлөлдөг тийм. Тэнгүүд юу гэхээр одоо бас яг нөхрөө яриулж чадахгүй ч юм уу те ингээд тэр зовоод байгааг нь мэдээд байгаа хэрнээ яасан гэхээр яагаачгүй гэж байж идэг штэ яагаач зүгээр гэл. Тэгтэл дотроо биш байгааг нь ихнэрүүд мэдчихэдэг штэ. Тэгэхээр ер нь яриулж сурахын тулд өөрөө ярьж эхлэмээр юм бэлээ. Тэгтээ ийм нарийн шир юм юусоо ярихгүй зүгээр л нэг өдөр ингээд ингэсэн. Гэхдээ ингээд нэг хоол идэж сууж яхад ингээд ингэсэн баггүй өнөөдөр ингээд явжсэн чинь тэгээд ингээд зүгээр ийм өдөр тутмын хөвшил болгоод яриад ах хэвээр юм бэлээ. Тэгэл ингэсэн тэгэл нэг ганц хоёр баг багаар миний юу исэн гал өнөөдөр юу вэ гал үүтгэж чинь те ингэсэн юу гэж бодож байна. Би ингээд энийг авах гэсэн чинь энийг авах уу байх уу бодож байгаа хгүй аль нь дээр вэ гэдэг ч юм уу нэг юм ганц хоёр юм харилцан яриа ингээд байгаад ахаар сүултээ ингээд яриад байдаг болчт юм билээ. Тэгэл мэдээж нэг гой тухалт суугаад заримдаа хүүхдүүдээ одоо эмээ өөрөн ч юм уу те ингээд нэг өөр тийш нь ингээд яг хоёулахнаа байх орчныг гой бүрдүүлээд гэртээ байгаад ер нь гэрэл их гой тухтай байдаг да яг юм яриан дээр амар дуршлагтай маш. Тэгээд аюу гой тийм яг тэгж сууж явахдаа нөө яриад үтсэн юм чи надад нэг иймэрхүү санагдаад гэдэг ч юм уу. За магадгүй бисээ яг бодлоо ингээ барахц юугач ярихгүй гэдгсэн шүү дээ. Ийм олон бодож байгаа юм чи юун тэр гэр бүлийн эхнэр нөхрийн хоорондын сэтгэл зүйн харилцаа гэж солиор гэд өчнөө том асуудлууд бодож байгаа юм чин тэрийг тоохгүй юм ба штэ. Тэгэхээр яг тэр бодлуудаас нэг төр салгаж яг хажуудаа суулгаж авчираад анхаарлын яг өөр дээрээ ингэж авчирч жагаад хоёулынгийнх нь хооронд асуудалтай байгаад байна. Надад тэгж мэдрэгдээд байна гэж тэгж нэг анхаарлын татаж ярмаар юм болов гэсэн бодол төрлөө. Зүгээр би нөрөөний яриа бол нийтлэг ирчүүд донд тийм байдаг. Гэхдээ бүх ирчүүд дандаа тийм биш. Тийм байдаг мөртлөө гэр бүлийнхаа хүнийг үр хөвгтөө ойлгож явдаг маш олон ирчүүд байдаг шүү. Байлгүй яах вэ? Гэхдээ дотроо бид бол бас өөрийн бодол явж байдаг гэсэн үг шүү дээ. Нэг юм юу гэдэг юм шиг нөгөө эрэгтэй хүний нөгөө pride гэдэг штэ нэг юм бардам зан бахархал гэдэг юм уу те түрүүний яг тэр бас нөгөө яг хариуцлагатай яг ижил ингээд яг зэрэгцээ байж идэм юм шүү. Одоо жишээ нь энэ гэр бүлийг би авч явжаа. Би миний нэрээр миний гэр орон үр хүүхэд овоглогдож байгаа. Би энийг аягүй гой байлгах ёстой гэдэг хариуцлага байгаад байна шүү. Нэр хүнд бас давхар хамт байгаад байгаа. Тэнгууд яг тэрийгэ очоод гэхдээ би яг үндэ чадахгүй байна гэ ярих гэхээр бас жоохон нэг эрэгтэй хүн талдаа жоохон ичмээр ч юм уу, санаа зовмоор ч юм уу, жоохон юм сул дорой харагдахаар ч юм уу санагддаг байж болох уу барах. Болно шүү дээ. Ер нь бол шүү дээ. Тим ирчүүд байдаг, тим биш ирчүүд ч бас байдаг шүү дээ. Бөөр ингээд бүх юмыг одоо ихнэр нь мэддэг. Тийм хүмүүс байгаа шүү. Тий. Тэгэл оршоол байж байгаа. Зүгээр нэг оршоол байж байгаа. Аавч ерөөс юм дуурахгүй юм байна те. Харин тийм ээ манай аав юм шүү дээ. Гоё.
Аав нь тэнд тэгэл зүйлийг ногоогоо услаад л ингээл байж байна. Ээж нь тэрүүгээр бүх юмыг одоо гэр бүлийнхаа 5 6 хүүхдийнхаа юм бүгднгийн зохицуулна. Тэнд очиж бараг тэр охиныхоо тэр нөгөө хүргэн мөргөнтэйгээ алцсан. Тэгэхэд аав нь тэнд зүйлгээ хайжлаа, хуслаа, тэгшлээл. Тэгэл тэн чимээгүй яагаал хоолоо хүртэл чимээгүй иддэг. Ер нь бол бас тийм одоо биел оршин тогтнох хэвээр миний үр үндэс гэдэггүй хүмүүс ч бас байдаг. Гэтэ их цөөхөн. Зөвхөн амиа угаал хичээдэг одоо гэдэг өөрөө амар тавь. Бас болохгүй. Аюулгүй сан тийм. Гэтэ бас оршоол байж тэгэл хүн байхгүй. Тэгэл өөрийнхөө амар тавьныг хараад байж байгаа. Амар тавьныг хараад хүүхдүүдийнхээ асуудалд их оролцоод байх. Амар юм шиг. Тэр үндэ амар шиг. Тэр хүн их урт наслана. Тэр хүн урт наслана. Нэрээ. Ямар хүн урт наслах вэ гэвэл амар тавь. Өөр нь амар тайван хүн юм ачаалж боддгоо амрыг харсан үнэ. Тийм тэр одоо мөнгө төгрөг олох юмсан гэж бодохгүй өнөөдрийнхөө аз жаргал гэдэг ер нь өнөөдрөөр л байд юм шүү. Уг нь бол тэр нь айгүй чухал юм шиг. Тэгээ бид нар тэрийг одоогоо айгүй ойлгочвол айгүй чухал юм шиг. Яг нэг ABC-гийн онол гэж байна л да. Энэ Дансиг лгээд хүүхдийн тархины хөгжил судлаач сэтгцийн гэмтлэр мэргэсэн юм. Сэтгцэн эмч юм байна. Тэр хүн юу гэж хэлж юм гэхээр A буюу agency бид нар өөрийгөө төлөөлж чадчихвэл B буюу бусдтайгаа ингээд сайхан харилцаа холбоо үүсгэж чадчихвэл тэгээ тэр бусад буюу тэр эхнэр ч юм уу нөхөр ч юм уу тэр хүнтэйгээ хамтдаа certainty буюу ингээд тодорхойгоор ингээд амьдралаа харж чадчихвэл бид нар сайхан байх гэдэг байгаа байхгүй юу. Гэтэл магадгүй одоо өөрөө чи ярьсан түрүүний жишээ тэр зүйлийг хүслэл байж байгаа хүн бол өөрийнхөө байж чадж байгаа болов уу эсвэл одоо юу гэдэг зүгээр л инфриз буюу ингээ хөлддөг хариултал дээрээ тавьчихад байгаа хүн юм болов те гэдэг чи асуудалтай. Гэтэл нөгөө хамаг амьдралыг авч явах гэх тэр эхнэр бүр ингээ байдгаараа ингээ зүтгэсэн байна шүү дээ. Тэмцдэг хариултал дээр эхнэр тавьсан байна. Гэхдээ тэнд эрүүл гэрүүлийн харилцаа хэр яригдах юм бол. Тэгээ тэндээс гарч ирж байгаа эрэгтэй хүүхэд жишээлбэл ямар гарч ирэх вэ? Би юмд ч оролцдоггүй нэг юм хүн байх гэдэг. Нэмэгтэй нь яаж гарч ирэх вэ? Би бүх юмыг авч явах хэрэгтэй юм байна гэх юм. Ингээд бид нэг уламжлаад ингээд явах гэдэг талтай юм болов гэж үздэг байна шүү дээ. Тэгэхээр бид нар аль болохоор за яг аав ээж маань үе ингээд өнгөрчөж тэр эд маань ингээд ахмад настан болчихжээ. Эд яваа хүмүүс тэгвэл би яг юу хийж чадах юм гэдэг дээр хараад төвлөрөөд хийж чадах зүйл дээрээ байгаад тэгэх юм бол үр хөвгтдээ нэг арай айтайхан тэр гэр бүлийн эрүүл харилцаа гэдэг юмыг бид нар өгчих гээд үзээд байна гэж. Энийг бол жишээлбэл шивэд бол 1950-60 оноос хийсэн гэж байгаа байхгүй. Тэгжиж тэн 50-60 оноос эхэлсэн юм, бодлогоор эхэлсэн юм. Одоо 2020 онд шивэдийг аз жаргалтай орон амьдрахад таатай орон болгож байгаа байхгүй. Аз жаргалын индексээр ийм урт хугацаанд гэсэн. Тэгээд тэдний хийсэн юм юу вэ гэхээр хамгийн чухал одоо дэлхийн нийтэд яг үлгэр жишээ болдог нэг зүйлээдэг. Тэр нь хүүхэд төрөөд эхний 2 жил 6 сараар ээлжлүүлсэн байхгүй. 6 сар эхний 6 сар эхнэр гэртээ суугаад хүүхдээ асрна. Нөхөр ажиллаа хийж гэн. Дараагийн 6 сар нөхөр гэртээ суuna. Эхнэр ажиллаа хийн. Ингээ 2 жил ээлжлэнгүүт. Тэнгүүд хин хэнийг ойлгодог, хин хэнийгээ мэдэрдэг. Юу хийдгийг мэддэг, ачааллыг мэддэг тий. Одоо тэгэхээр манайх бас ингээл бодлогоор ч юм уу ер нь бол яг гэр бүлийн доктортой байхын тэгээд одоо нөгөө түрүүний үр хүүхдүүдээ санаачлагтай хүн болгож өсгөж хүмүүжүүлэх гэдэг юм уу иймэрхүү одоо жижиг юм шиг боловч урт хугацаанд айгүй том чухал импакт үзүүлдэг иймэрхүү зүйлс төр бүр бодлогоор яа харахгүй ингээл хандгал хэрэгжүүлэх хэрэгтэй байгаад байна тийм. Улс төрчдийн алдаа тэр штеп. Эрэгтэй улс төрчдийн алдаа. Ийм жижиг юмд ийм торчлтын юм байхгүй. Юу тэр айлын хоёр ч надад амаагүй шүү. Тэр явж байгаа хүнд нийгэмд одоо явж байгаа амьдарч байгаа хүнд тэр нөгөө нэг жижиг асуудал мангар хүнд асуудал болж очиод байгаа. Тийм. Бас манай эрчүүдийн маш том алдаа бол тэр. Тэр байна тийм. Тэгэхээр би тэрийг бол мэддэг ойлгодог учраас манай гэр бол ийм одоо одноо тэр бол биеиндээ сайн найзууд мэдээж эхнэр нөхөр сайн найзууд багш заяа би ч юм бас одноо ч угаасаа багш болсон шүү дээ одоо багшилж байгаа шүү дээ. Багш биеиндээ бас багш одноо надад заах юм аа би ч гэсэн одноо хэлэх заах юм да ийм байдаг гэж заа. Маш сайн найз нөхөд тий ийм одоо юу байдаг би тэрийн харилцаа бол тийм учраас
нэг хахтар тийм маргалдан гараад байхгүй шүү. Гэтэ мэдээж зөрчилтөө гаралгүй л яг жоохон юмнаас тэр нь мангар инээдтэй сүулдэ одоо ойлгодог болоод дув дуугаа хураадаг болсон. Яг түрүүний хэлдэг чинь ерөөс яриад хэрэггүй нэг жоохон юу асан үед хоорондоо жоохон маргалцсан үед бол яриад ёор нэмэргүй. Нэг хэсэг нэг уураа гартал те. Өөрөөж тайвшраал би өстө хилээ хазаал гэдэг шиг дотроо юу яагаад шал өөр юм бодоол ингэж байж байгаа л нэг өдрийг өнгөрөөгөл маргааш шаал өөр болчихдог байхгүй. Бараг оройдол зүгээр болчихно өглөө хэрвээ. Тэгэхээр яг тэр үед бол ерөөсөө уучраа олохгүй юм билээ. Бас ер нь тэр бол хүний угаасаа цаанаасаа байж байгаа өөрийн зан арын шин тий хүн болгонд л байж байгаа л асуудал юм байна лээ. Өөрийгөө хамгаалал, нөгөө хүн ч гэсэн өөрийгөө хамгаалал эрэхтэй. Жишээлбэл ингэхгүй л хэлгүүд ууралчаад гэдэг мэдрэл муутай юм шиг болчихсон тий хүн доромжлоод байгаа ч юм шиг би өөрөө бас мэдрэлч юм шиг санагдана үстэй. Тэгэхээр эцэст тэгж ярьж чадахгүйгээс хойш хэсэг хугацаанд нэг 2 жил гэдэг чинь 2 цагийн дараа ядаж тий ядаж нэг жоохон юмыг нэг юм боддоор нэг юм харах нэг нөгөө уур бухимдлын манан хамаг юм ингээ арилсны дараа нэг жоохон цэлмэг явахаар анзаа би яг жоохон тэнэгцсэн юм байна гэх нэг хүн угаас нэг боддог шүү дээ. Тэгээ тэр мөр үедээ бол ингээд яг өөрийгөө бас хүлээн зөвшөөрөөд уучлал мочлол гуугаад ингэж бас юу ах хэрэгтэй юм шиг байна. Гүрийгээ дээвэл бас тэгэл хэцүү л дээ. Тэгэхээр бид нэрс нөгөө гэр бүлийн эрүүл харилцааг бий болгохын тулд би өөрөө ямар хүн бэ гэдгээс л гол юм эхлэх гээд байгаа хгүй. Би өөрөө уур бухимдлаар нь хэр зохицуулдаг хүн юм тийм ээ. Би ер нь хэр сэтгэл зүйн боловсралтай хүн юм. Өөрийгөө ойлгоцсон, таньсан, тэрийгэ өөртөө олон бусдад эд зүйлс гэж аахгүй ийм 3 юмд аюулгүйгээр би сэтгэл хөдлөө зохицуулдаг болцсон байгаа цагт би окей болчлоо. Бэлэн болчлоо байх нь шүү дээ тийм. Гэтэл уурлал янз бүрийн болсноо би юу гэлээ зүрхний хийтэй хүн байгаа юм. Эмчид үзүүлсэн үү? Онш тавиулсан үгүй. Зүгээр тэрийг ингэ нэг байдаг юм шиг. Тэгээд тэрэнд нэр өгчөөд өөрөөсөө холдуул тавьчаад амар байгаа даа шүү дээ. Үгүй би өөрөө ингэ байгаа юм байна. Би энтэйг ажиллах хэрэгтэй байна. Хүлэн зөвшөөрөхгүй юм гэсэн үг байхгүй. Нэг шошго өгчөөлөө би ийм хүн зүрхний хийтэй. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгэн жив Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Hi Mommy. Их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Бидний энэ хамгийн энгийн ойлголтыг маш буруу ойлгодог зүйл нь таны нөгөө саяны хэлсэн заавал тэгшигдэх гээд байгаа гэдгийг чинь бид нэр одоо гендрийн тухай одоо зөв ойлголт гэж дийлэнхтэй одоо буруу бодож айгу хавтгай бодож исэн байна гэдгийг одоо жишээ нь би бол сая айгу мэдж авлаа л да. Гендер гэхээр л зөвхөн эмэгтэй хүнтэй холбоотой асуудал юм шиг ойлгох гээд байдаг заримдаа тий. Нэг бол одоо гендер гэхээр заавалчгүй эмэгтэй хүн яригадаад байгаа болохоор цаана нөгөө феминистүүд гээл ингээл орж ирээлээдэг тий. Гэтэл эн чинь бүгдэд хамаатай, бүгдэд л одоо тэнцээ яг ингээд байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөх юм байна л гэдэг. Одоо бид чинь гендер гэдэг анги анкет бүглөхөөр female, male гэдэг дахиад доор non binary гэдэг бүр хүйсгүй гэж хүртэл бид нар чинь бүгэлдэг болоод байгаа энэ цаг үед чинь зөвхөн эрэгтэй эмэгтэй тэр хоёр хүн л одоо хижил тэгш байх гал алцаад байгаа тэр асуудал ерөөсөө биш юм бэ гэдгийг өнөөдөр ингээ ойлгож авч байгаа байхгүй тий. Тэгээд гендер гэдэг юм нөгөө Монголд эмэгтэй гэдэг талаас айгүйхээ тайлбарлагдаад байгаа боловч яг одоо эрчүүдийн хувьд одоо нөгөө нэг анхдагч хэрэгцээнүүдийн одоо дутуу байдал статистикаар айгүйх батлагдсан байд юм байна. Тэгэхээр та яг эмэгтэй хүмүүс бол ингээл бүр тусдаа юм өдөртэй байна те эрхээ хамгаалдаг ч байд юм уу те өөрсдийнхөө үзэл бодолдоо болоо илэрхийлдэг. Гэтэл эрчүүдийн маань хувьд яг ямар одоо нөхцөл байдлууд одоо Монголд тулгамдсан одоо байгаад байна вэ? Эргээл нөгөө юу руу гарна? Эцгийн эрх соёл руугаа орно. Энэ эрэгтэй хүнд тулгасан, эмэгтэй хүнийг дорд үтсэн энэ соёл чинь бүгдэд нь халтай гэж үздэг. Ерөнхийдөө хүн төрөлхтний 99% нь халтай, 1% нь ашигтай. Тэднэр нь болохоор магадгүй хамгийн одоо энэ зүйлээр хөрөнгөжөөд баяжж байгаа, энэ зүйлээр их мэдлэл төрж байгаа тэр хүмүүст л ашигтай. Бусад нь бүгд нь ашиггүй хана шүү дээ. За ингээд эрэгтэйчүүдийг одоо түрүүний элдгээр дайнд явах хэвээр тийм ээ. Адуу малаа хараад бэлчээрээ сахиад үлдэх хэвээр ч гэдэг юм уу. Ингээд дотроо удалж болохгүй гих зэрэг энэ хөвшмөл ойлголтууд чи эрэгтэй хүнийг маш хортойгоор үр дагаврууд хүргэж байгаа. За насжилтын хувьд богиносгож байна. За боловсролын хувьд одоо эмэгтэйчүүдээс маш доогуур боловсралтай болоод эхэлж байна.
хөдөө орон нутагт нөхөрч хүн насны хэн байна гингүүт дийлэнх нь ирчүүд. Тэгээ гэр бүлгүй ганц би ирчүүд байна гэж байна. За 20 ангид хэн байна? Тийм ээ эрэгтэйчүүд. Гэмтэрэг үлдсэн, янз бүрийн гэмтэрэг үлдсэн эрэгтэйчүүд. Амиа оролтоор хэн өндөр байна? Эрэгтэйчүүд. Хорт авдраар хэн хамгийн сүүлийн шатанд онцлогдоод хэн хамгийн одоо үхэлд үрж байна? Эрэгтэйчүүд. Гэх мэтэн ийм айгүй хэцүү статистикуд гараад ирсэн байх нь шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ нэрүүл харилцаа гэдэг чинь ерөөсөө энэ олгоныг байхгүй болгохын төлөө явж байгаа юм гэсэн үг. Хүү байсан ч би ярилцъя, ойлголцъя, тийм ээ. Дотроо нэ битэд дотроо ингээд бухимдаад хэцүү байгаад байна. Ярилцсан уйлна гэдэг чинь тэр чинь стрессээ бид нар гадагшлуулж шүү дээ. Эргээд миний цаашдын биеийн сэтгцэн эрүүл мэндэд урт хугацаанд сайнаар нөлөөлөх үйлдэл шүү дээ. Ярилцсан гэдэг чинь хэцүү үедээ уйлна гэдэг чинь энийхтэй л адилхан сэтгэл хөдлөл шүү дээ. Тийм би эрэгтэйгээд хүчээр би маллаад үлдмээргүй шүү дээ. Би сурах хүсэлтэй бол би сураад явмаар шүү дээ. Магадгүй би туртай байна. Би маллаад үлдэж болно. Нэмэгтэй нь үлдэж бас болохоор шүү дээ гэдэг юм. Өөрийнхөө хүсснээр өөрийнхөө таатайгаар айтайхан сайхан амьдрахыг бид нэр үр хөвгтдээ үлгэрлэж харуулмаар байна. Хийж чадах зүйлээ үл хиймээр байна л гэсэн ойлголтыг хэдүүлээ эцэст яриад байгаа. Тэгээд тэр зүйлийг хийж чадахгүй бол ингээд түрүүний ярьсан шиг те доторхоо харилцаа гажуудаад нэг нь их юм ачаал аваад эрэгтэй ч юм шиг эмэгтэй ч юм шиг болоод ингээд явдаг байх нэ гэж. За тэгээд өнөөдөр бидний ингээ ярилцах цаг ингээ үгээр өндөрлж гин. Айгуу юм том сэдвийг том гэж боддог байсан сэдвийг бид нэр айгуу гоё юм хялбарчлаад айгуу хөнгөн айгуу энгийн болгоод өөрсдийнхөө одоо загвараар ингээд зураад ингээд үзэгчдтэйгээ ярилцаж чадсан болов гэж төгсгөлд нь надад тийг санагдаж байна л да. Тэгээ удахгүй киногоо нэгж байгаа та хоёртаа бас маш өндөр амжилтыг хүсье. Тэгээд нэг юм хин бараа ахын имзэглэл нь юм би догтлол байх гэж бодод байна. Тийм догтлол имзэглэл ер нь жоохон өөр л доо. Тийм догтлол нэг юм гоё хүссэн, хүлээсэн яах бол гэсэн сонирхсан. Одоо бол догтлол дээр явж байгаа. Нэгэнд хийцэн юм чинь. Тийм ээ тийм. Хийх үед бол хийхээс өмнө хийж явах үед имзэглэл гэдэг. Яаж хийх вэ гэдэг. Нэгэнд хийцэн бол одоо догтлолтой яг зөв. Ийм олон гоё мэдрэмжүүд харилцсан ийм гоё одоо яг үедээ бид нартай ингээд шинэ уран бүтээлийнхаа тухай дээрэс нь Монголын одоо гэр бүлд те Монголын одоо эрчүүд эмэгтэйчүүдэд бүгдээрэнд нь хэрэгтэй энэ сэдвээр ярилцсан маш их баярлалаа. Танд бас маш их баярлалаа. Өнөөдөр бидний цаг аваад өшөөцөнтөл энэ сонсомоор байна. Тэгээд ингээд маш завгүй энэ одоо хуваарийнхаа хажууд манай одоо контентийг зориод цаг гаргаад ирсэнд танд бас маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Маш том сэдвийг хамгийн чухал байж болох, хамгийн энгийн байж болох ойлголтуудыг өгөх гэж хичээлээ. Мэдээж дутуулсан ч гэдэг юм ярьж амжаагүй зүйлүүд бол байгаа. Тэрийг ойлгоно. Сүүлд нь би дахиад нэг асууж тодруулаад өгөөч. Шивэдэд ямар бодлого барьсан гинэ? Дахиад 1 2 3 тэгээд хамгийн сүүл. За гэр бүлийн нөгөө үүргийг адилхан тэнцүү байлгах бодлого барьсан. За тэгээд цэцэрлэгээс нь эхлээд хүүхдүүдэд гэр бүлийн боловсрал, сэтгэл зүйн боловсрал олгох, сэтгэл хөдлөлөө эрүүлэр зохицуулах энэ одоо зүйлийг боловсролын системд ингээд наснд нь тохирсон байдлаар суулгаад өгч гисэн. За тэгээд нөгөө гэр бүлийн хүчирхээлтэй тэмцэх тухай хууль энэ төр гэдэг юмнуудыг батлаад тэгээд тэрийг одоо хүчирхийлүүлсэн хүнд бол хариуцлага нэлээд сайн өрүүлдэг. Гэхдээ хариуцлага өрүүлэхдээ болохоор нөгөө зан үйлээ өөрчлөх, сурах, дахиж хүчирхийлүүлдэхгүй байхад эрэг зан үйлд сурах ийм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нь ийм сайн жишээ болсон. За тэгээд энийг дуурайгаад нөгөө Нидерланд, Финланд гэх зэрэг улсууд нь ингээд бусад юмнуудын дуурайгаад хэрэгжүүлсэн. Тэгээд Нидерланд таад маань мэдсэн баг шоронгоо болцсон. Шоронгуудаа бүгд нөгөө хүн орохгүй болцсон. Яг тэгэхээр эрүүл гэр бүл төсцөө хөвгт чинь нийгэмд гараад гэмтэрэг үлдэх болчдөг. Тэгэхээр шоронд орох хөнгө болчихно. Тэгээд шоронгуудаа буулгаад арт галерей энэ төр болгоцсон. Ийм сайхан жишээнүүд байгаа. За тэгэл тэр жишээ илүү жоохон ч гэсэн халахмаар ойртмоор байна те. Тэгтээ бас эн чинь урлагаар дамжуулаад гэр бүлийн одоо бас нэг тийм те урлагаар дамжуулаад нийгэмд нөлөөлөх одоо хандлагатайгаар уран бүтээл хийгээд явж ил бас зөв л хоёлоо болж байгаа юм шүү те. Хүн болгоо яг нийгэмдээ өөрийнхөө хийдэг зүйлээр нөлөөлөх ёстой. Тэнгууд чинь одоо дуучин хүн бол сайхан дууд болно. Хүний эрхийн тэмцэгч бол тэрнийхээ төлөө тэмцэж дуу хоолойгоо илэрхийлж нийгмээ өөрчилнө. Та бүхний маань хувьд бол
жинхэнэ уран бүтээлээр инээж яхад ч гэсэндээ л миний тийшэл гэдэг тэр нэг зүйл ингээ оруулж байгаа, тэрийг үзүүлж харуулж байгаа нь энэ нийгмийн төлөө хийж байгаа бас юм тодорхой үйлдэл учраас бас энэ үнэхээр баяртай. Тэгээ манай боловсролын яамныхаа л одоо энийг хэрэгжүүлээсэй те. За. Тийм тэгэхээр хэдүүлээ хувь хувьдаа юу хийж чадхаар байна. Би гэр бүлтэй өрөвдөлттэй юу хийж чадхаар байна гэдэг дээр л. Манай гэр бүлд бол одоо эрхэн зөрчиж байгаа гэхдээ хүн биш л те. Нохоо. Нэг нохоо. Устд бол их хэрэгтэй захыг болдсон шүү дээ. Заримдаа яг бай охиндоо Sony-д бол бас нэг ганцаар үг хэлнэ гэж сургаал хэлнэ. Тэр бол зөө. Төлөвшөөгүй байгаа, насан туршгүй байгаа чинь. Гэхдээ зодохгүй. Зодохгүй гэдэг. Тийм айцвал байхгүй гэж. Айхгүй манай. Дуусахгүй байна. Ярьж байгаа нүрчмүний манай хүмүүс айцгүй. Айгу батлаа. Дотроо хитрхи батлна гэдэг чинь бас тэр цаана юу вэ? Ингээд тавир ядраа. Байхгүй шүү. За тэгээд төгсгөлд нь хэлэхэд та бүхэндээ Soul Lab контент хүрэхэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг ивент тгэгчтэй танилцуулаад дуусгая. Манай Soul Lab-ийн ерөнхий ивент тгэгчээр дэлхийн хамгийн нэмгэн жих Baby Lab хамтран ажиллаж байгаа. Анх эхэлсэн цагаас өнөөдрийн хүртэл хамтран ажиллаж байгаа Baby Lab-та маш их баярлалаа. Тэгээд завгүй ээж аауд маань жих худалдаж авч гарч амжихгүй болвол хай маамигаар байгаа газараа хөргүүлээд аваарай. За үүнээс гадна охид бүсгүйчүүдийн хамгийн найдвартай туслах Oxy брэнд өөрийгөө хайрлын урайтай. Oxy брэнд маань мөн одоо хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Тэгээд бас чухал мэдээлэл 3 сарын 5-наас эхлээд бүх кинотеатруудаар Игчин эр хүн нэртэй Инэдмийн драм төрлийн цаашинт уран сайхны кино та бүхэнд маань хүрхнэ. Бид энд чухам яг юу ярьсан бэ? Ярьсан тэр бүх зүйл маань дэлгэцэнд хэрхэн буусан бэ гэдгийг мэдхийг хүсвэл та бүхэн маань шинэ киног очиж сонирхороо гэж та бүхнийгээ бас уриалж байна. Ингээд Өргөдөрсөн намна Бархвах хоёртаа маш их баярлалаа. Цаг зав гаргасан сэтгэл зүйч Төвшин Жаргал танд маш их баярлалаа. Эхнээс нь дуустал биднийг үзсэн Soul Lab-ийн үзэгчдэд маш их баярлалаа. Шинэ дугаараар эргээд уулзтлаа. Баяртай. Баяртай.